Оройн төргийн үзэгчтэй нүүл шийдэл нэвтрүүлгийн цаашин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Монгол телевизийн цаанх газ. За тэгэхээр өнөө өрөө бид бүхэн маань цэвэр агаар сэдвээр ярилцахаар шийдсэн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн өмнө Монгол телевизийн редакцийн зүгээс үзэгч та бүхэндээ хүргэх нэгэн талархлыг эхлээд үзүүлье. Монгол телевиз хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас улс төрийн хамааралгүй Монголын цорын ганц телевизээр зарлагдлаа. Transparency International олон улсын байгууллагаас авилгын эсрэг шударга ёсны шагналыг олголоо. Бидний ажлыг дэмжиж, шүүмжилж, цагургалж хамт байсан үзэгчтэй баярлалаа. За үзэгч та бүхэндээ бидэнтэй байнга цунг байдагт баярлалаа. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн цэвэр агаар буюу Улаанбаатар хотын агаарын бохирдлын сэдвээр ярилцахаар студид зочтой урьдчилж байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ Монгол Улсын засгийн газар болон бусад албан байгууллагуудын зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдолтой хэрхэн тэмцэж ирсэн талаар бяцхан сурвалжлага үзээд хэлэлцүүлэгдээ орцгоё. Агаарын бохирдлыг бууруулах гэсэн тодтолтой олон ажлыг Монгол Улсын засгийн газар нийслэлийн удирдлагууд хийсэн байдаг. Харамсалтай нь өнөөдөр бид дэлхийн дундаж үзүүлэлтээс 7 дахин их бохирдолтой агаараар амьсгалсаар байгаа юм а. Түрээс агаарын бохирдлын эсрэг ямар ажил хийснийг он цагийн дараалалаар иргэн харвал Улсын их хурлаас 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 46 дугаар тогтоолыг баталснаар анх удаа Монгол Улс нийслэл хотынхаа утааны асуудалд анхаарч эхэлсэн. Энэ тогтоолын дараа Монгол Улсын засгийн газар 2007 оны 218, 2008 оны 14, 27 дугаар тогтоолуудыг тус батлан ажилласан хэрэгжилт нь хангалтгүй байсан гэж үздэг. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль батлагдсан, тус хууль авто тээврийн хэрэгсэл эзэмшигч болон нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдэд төлбөр ногдуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Нүүрсний урхад 2016 оны 1-р улирлын байдлаар 1 тонн тутамдаа $1 татвар төлж байсан. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэдэрж утааны асуудалтай биечлэн танилцаж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Энэ хууль нь 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр улсын хурлаар батлагдсанаар албан ёсоор утааны эсрэг мөнгө зарцуулж тэмцэж эхэлжээ. Хуулийн дагуу агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдсан. 2011 оны 11 тэг 4-р тогтоолоор боловсруулсан түлшээр гэр хорооллын айл өрхүүдийг хангахад татаас олгож эхэлсэн. Энэ ажилд нийт 419 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. 2011 оны 11 сарын 2-ны өдөр засгийн газар цахилгааны үнд хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан. 2011-ээс 2015 нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах ажилд 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. 2012 оны 12 дугаар сарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 15 дугаар тогтоолоор гэрийн дулаалга тараасан үүнд 2 тэрбум 987 сая төгрөг зарцуулсан. 2011-ээс 2013 онд айл өрхүүдэд шалны болон цахилгаан халаагуур нийлүүлсэн үүнд 546 сая төгрөг зарцуулсан. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдэд хийн халаагуур тавьж туршсан 726 сая төгрөг зарцуулсан. 2011-ээс 2014 он хүртэл авто тээврийн хэрэгслээс ялгарх бохирдлыг бууруулах ажилд 8 тэрбум төгрөг зарцуулсан. 2015 онд эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаанаар айлуудад сайжруулсан 100 хөнгөлөлттэй үнээр тараах ажил зогссон. Мөн цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудын эрчим хүчний хөнгөлөлтийг зогсоосон. Харин 2016 оны төсөвт төвийн бүсийн гэр хорооллын айлуудын шөнийн эрчим хүчний хэрэглээний төлбөрийг 50% хөнгөлсөн. Дэлхийн банкны 50%, засгийн газрын цэвэр агаар сангийн 50%-ийн санхүүжилттэйгээр Улаанбаатар цэвэр агаар төсөл 2013 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж 2015 онд 90% хэрэгжүүлэлт дуусгажээ. Төслийн хүрээнд 45,100 гаргаж борлуулах ёстой байснаас 40,000 гаруй сайжруулсан 100-ыг 7 дөрөв тараасан байна. Энэ ажилд 2015 оны 10 сарын 30-ны байдлаар 26.1 тэрбум төгрөг зарцуулсан. Эдгээр нь цэвэр агаар сангийн хийж гүйцэтгэсэн ажил бөгөөд 2011 оноос хойш 2015 хүртэлх 5 жилийн хугацаанд энэ санд 122.6 тэрбум төгрөг төсөвлснөөс 93.2 тэрбум төгрөгийг дээрх ажлуудад зарцуулсан байна. Хамгийн сүүлд 2013 оны 1 сарын 31-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр батлагдсан байна. Нийслэлийн засаг даргын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах утаагүй хот 2030 төслийг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан бүрэн шаталттай зуух сайжруулсан түвшний хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлж, шөнийн цагт эрчим хүч хурааж, өдрийн цагаар гэр байшин дулаанаар хангах төхөөрөмж нэвтрүүлнэ гэлээ.
Монгол Улсын засгийн газар агаарын бохирдлыг 14% бууруулах амлалт өгсөн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан мөнгө санхүү бага шаардах ажлуудаасаа хийж эхлэнэ гэдгийг байгаль орчин ногоон хөгжлийн сайд оюун хорол мэдээлсэн юм. За тэгэхээр засгийн газар нийслэлийн зүгээс бас хийж ирсэн ажлуудтай бид бүхэн танилцлаа. Тэгэхээр студид урьж авчирсан зочдоо танилцуулъя. Миний баруун гар талаас нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Цогтбаатар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн эрүүл мэнд хариуцсан мэрэгжилтэн Сүрэн Чимэг, байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн буу орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Даваа Самб, за миний зүүн гар талаас нийслэлийн засаг даргын ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан урлагч Бат Баясгалан, за Улаанбаатар цахилгаан төвөөс үйлчээ төрийн өмчт компани борлуулалтын бодлогын ахлах инженер Мөнх Эрдэнэ, за мөн Австралийн их сургуулийн байгаль орчны менежментээр төгссөн иргэн инх төр өнөөдөр хүрэлцэн ирсэн байгаа бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. За бид бүхэн маань уламжлалт ёсоор Гөгөө цэг имэнтэй хамтран хөдөлж хилцүүлгийг явуулдаг байгаа. Бид санал суулгыг баасан гарагаас хойш явуулсан. За утааг яаралтай бууруулах нь таны хувьд талхнаас илүү тулгымцсан асуудал, мөн үгсэн асуултанд иргэдийн дийлэнх нь буюу 76% нь тийм эдийн засагт дарамт учрах байсан ч эрүүл мэнд илүү чухал байна гэж хариулсан байна. Тэгэхээр утаа бол бид бүхний амьдралд одоо хамгийн их тулгамдж байгаа эрүүл мэндийн болон эдийн засгийн за мөн өөр олон хүчин зүйлээр бидний амьдралыг хүнд болгож байгаа томоохон манай нийгмийн асуудлуудын нэг бол яалтчгүй мөн байгаа. Тэгэхээр бид бүхэн бол өнгөрсөн жилүүдэд маш олон хилцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн. За мөн Утааны орон Хятадын CCTV телевизийн сэтгүүлчин хийсэн баримтат киног бас Монголын олон телевизүүд үзэгч таванд хүргэснийг бас санаж байгаа хаа. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд хийгдэж ирсэн ажлуудтай сая танилцлаа. Тэгэхээр энэ жил засгийн газрын хүрээнд за агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо болон нийслэл маань ямар ажил төсвөлсөн байгаа дээрээс мөн ямар ажлууд бид бүхэн нийлээд хамтраад хийж болох вэ гэдэг шийдлүүдийг өнөөдөр төлхөө ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр Даваа Самб дараагаас эхлээд хороо маань энэ жил ямар ажлууд төлөвлөж чинь төсөв мөнгө хэр тавьж өгсөн байна, ямар хүндрэлүүд байна гэдэг талаар танаас сонирхох идэх үү? За та бүгдэд энэ орой мэндийг хүргэе. За агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо бол 2016 оны 120 дугаар захирамжаар ерөнхий сайдын захирамжаар сая шинжилэн байгуулагдаж бид нар бол анхны хуралдаанаа хийсэн. За 2017 оны төсвийн тухай хуулинд бид нар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр нэг нийтдээ 5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа. Энэ бол бас хэдий бага сонсогдож байгаа боловч төсөв мөнгөний байдал хүнд байгаа цагт бол бас биднэрт бас тавигдж өгсөн бас нэг давуу талтай. За ер нь бол яам бол 5 тэрбумын хуваарлтыг агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралд оруулсан. За үүний 3.5 тэрбумын бол цахилгааны тарифыг, шөнийн тарифыг тэглэхэд 3.5 тэрбум. За гэр оролын зорилтод бүлгээд сайжруулсан 100-т 450 сая төгрөг, сайжруулсан түлшинд 400 сая төгрөг, үйл ажиллагааны зардалтаа 150 сая төгрөг, хэвлэл мэдээлэл болон зар сурталчилгаандаа бид нар бол нэг 450 сая төгрөг төсвөлчөөд байгаа. За ер нь бол урд нь явж исэн жишгийг хараад байхад бол нэг агаарын бохирдлыг бууруулах болон агаарын бохирдолтой холбоотой одоо ард иргэдэд олгож байгаа мэдлэг мэдээлэл боловсролын тал дээр бол ерөөс тийм мэдээлэл байхгүй яваад исэн. Тэгэхээр сая агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр бол энэ мэдээллийг иргэдэд төлхөө олгооч. Ер нь агаарын бохирдол гэдэг юм бол иргэд та нар өөрсдөөсөө эхлэх ёстой шүү. Төрийн байгууллага өөрсдөөсөө эхлэх ёстой шүү гэдэг үүднээсээ бид нар бол 450-ыг бол юун дээрээ тавьж өгчөд байгаа. Зар сурталчилгаан дээр. За баярлалаа. Тэгэхээр засгийн газрын хувьд бол төсөв дээр 5 тэрбум төгрөг бас суулгаж өгсөн байгаа юм байна. 17 оны хувьд нийслэлийн хувьд өөрийн татвараар ч юм уу агаарын бохирдолтой тэмцэхэд орлого олох боломжууд байдсан болов энэ төсөв дээр тавьж өгсөн мөнгнөөс хэдийн танах захиран цэцүүлэх боломжтой байд юм бол энэ жил ямар боломжууд байна, ажлууд төлөвлөсөн байна. Тэгэхээр сая бас Даваа Самб даргын хэлдгээр бол үндэсний хороо бол анхныхаа хурлыг хийсэн. За манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бас ээлжид хуралдаан болж за 2017 оны нийслэлийн төсвийг баталсан. За нийслэлийн төсөвт бол үндсэндээ одоо анх удаа яг агаарын бохирдол гэсэн одоо нэр томьёоллоор бол анх удаа одоо хөрөнгө тавьж байгаа. За нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны 4 жилийн одоо эх 4 жилд хийх мөрийн хөтөлбөрт бол одоо цэвэр агаартай утааг Улаанбаатар болохын
одоо маш том одоо бодлого тодорхойлогдсон. За харамсалтай нь зүгээр Монгол улс даяараа бол одоо эдийн засгийн хямрал нүүрлээд хөрөнгө одоо мөнгөний хувьд бол улсын хэмжээнд тэр нийслэлийн хэмжээнд тэр хүндхэн байна. Гэхдээ бид бол одоо иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх одоо учиртай. 2017 оны төсөвт бол 3.2 тэрбум төгрөгийг бол төсвөлсөн байгаа. За сая даваа самбар дарга бас наривчилсан одоо задрагааг нь хэлж байна. Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах үндэсний орон дээр бол одоо нийслэлийн үндсэндээ бүхэлд нь бас энэ 5 тэрбум төгрөг бол зарцуулагдах ийм одоо бүрэн одоо бололцоотой гэж. Яагаад тэгэхээр төвийн эрчим хүчний одоо хамгийн гол хэрэглээ хэрэгжилж байгаа энэ агаарын бохирдлын одоо гол их үүсвэр болж байгаа энэ гэр хорооллын бүсээс түүхийн үүрсний одоо төлөлттэй холбоотойгоор үүсэж байгаа энэ одоо агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бол 3.5 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа. Ингээ үндсэндээ нийтдээ 8 гаруй тэрбум төгрөгөөр бол 2017 онд улс нийслэл хамтраад бол агаарын бохирдолтой тэмцэнэ гэсэн ийм одоо бодлоготой ажиллаж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн хувьд бол гадны төсөл хөтөлбөрүүдээс авсан мөнгийг тооцох юм бол бас энэс их хэмжээний мөнгийг бас зарж байсан боловч харамсалтай нь агаарын бохирдол маань яг засгийн газрын тавьсан зорилтын дагуу нийслэлийн үе удирдлагуудын тавьжсэн зорилтын дагуу буураагүй бол иргэд бид бүхэн өглөө хүүтэн үед орой хүүтэн байгаа үед бол өөрсдийнхөө ам хамраарч гэсэн мэдрэх боломжтой байгаа. Тэгэхээр нүүбийн хүүхдийн санд өнгөц саяхан бол яг хүүхдүүд дээр болон гэр оролд амьдарч байгаа иргэд дээр энэ агаарын бохирдол ямар дарамт эрүүл мэндийн эрсдлүүд авчирж байгааг бол өөрсдийнхөө хийсэн судалгаагаар зарлаж за тэр мэдээллийг бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд бол маш сайн түгээсэн. За урагт жирэмсэн эхчүүд маань ураг нь боожход агаарын бохирдол ямар саад дотгоор эрсдэл учруулж байна. Хүүхдүүд дээр ямар аюул ирж байна гэдгийг бол танилцуулсан. Тэгэхээр та яг судалгаанаас манай иргэдэд одоо агаарын бохирдлын талаар бас янз бүрийн төсөөтэй мэдээлэлтэй явдаг юм байлээ. Бид нэр гараа зурвалжлага хийгээд явж байхад тэгэхээр Улаанбаатар хотод тэр тусмаа гэр орол утаа ихтэй газар амьдарч байгаа иргэд ямар эрсдэлт байгааг та судалгаанаас гарсан тайлангаас танилцуулж өгөөч Сүрэн Чимэг мэргэжилтнээс. За баярлалаа та бүхэнд энэ оройн нэвтрүүлэгт урьж оролцуулсанд бас талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. За нүүбийн хүүхдийн сан маань энэ тайландаа бол Монгол улсад олон улсын эрдэмтдтэй хамтраад манай дотоодын олон байгууллагууд хамтран хийсэн судалгаануудын дүн мөн дотоодын байгууллагууд өөрсдөө тийм ээ нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн анагаах ухааны их сургууль их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв энэ бүх байгууллагуудаа хамтарсан болон дангаараа хийсэн судалгааны дүн нэгтгэж одоо олонний хүртэл болгосон байгаа. За энэ судалгаа бол сүүлийн одоо 10 жилд хийгдсэн судалгаануудын одоо нийт нэгтгсэн дүн гэж хэлж болно. За эндээс ер нь харж байхад бол ер нь энэ утаан дунд амьдарж байгаа хүмүүс бид нар ялангуяа монголчууд маань хүүхдүүд тэр дундаа хүүхдүүд асар өндөр эрсдэлтэй амьдарч байгаа гэдэг нь бол харагдсан. За юуны өмнө нэгдүгээрт 5 хүртэл насны хүүхдийн дундах нөгөө хатгалгаа өвчний одоо нас оролт маань хүүхдүүдийн нийт нас оролттой 2 дугаар байранд эзлээд ингэ явж байна. За энэ бол сүүлийн одоо 10 жил ерөөсөө өөрчлөлтгүй яг 2 дугаар байранд ингэж явж байгаа. За зүгээр нас бардгүй маа гэхэд нөгөө бага насны хүүхдийн ханиад шуухнаа хүрэх, ханиад хүрээд эмнэлэг твтэх тэр өвчлөл бол буурахгүй байгаа нь бол тогтоогдсон байж байгаа. За нөгөө талаас бага насны хүүхдүүдийн одоо уушгины хөгжил тийм ээ гэр хорооллын болон байр орон сууцнд амьдарч байгаа хүүхдүүдийн хоорондын ялгаатай байдал бол харагдсан байгаа. Тархины хөгжлийн буюу юм ойлгох чадвар бас өөрчлөгдсөн байгаа бүх зүйл судалгаагаар бол тогтоогдсон байж байгаа. За тэгэхээр энэ маань бол тэгшвэд байдлын асуудлыг бас хөндөж байгаа ийм байдал харагдаж байгаа. Нөгөө талаас сүүлийн үед бол амьгүй төрөлт өсөлтөө жирэмсэн зулбалт гэсэн оншууд бол нэлээд тавигдж байгаа. Гүйцэтгцэрнээсээ одоо ураг эндээд байгаа тохиолдол байгаа. За баярлалаа. Тэгэхээр хэвлэлийнхэн зориулж бас мөн шийдвэр гаргагч нар зориулсан энэ баримтын цомог бас гарсан байсан. Энэтэй бол манай редакцийн сэтгүүлч нар бол хэвлэл мэдээллийн байгууллагууд
бас сайн танилцсан байгаа. Бид нөр өнөөдөр бас энд зарим нэг фактуудыг үзэгчд маань биднийг ярьж явах хооронд бас харах боломжтой. Гуулсан хоолон өрөвсөлттэй хүмүүс ингээ нэмэгдсэн байна. Хүүхдүүдийн одоо амьгүй төрөлт болон хатгаагаар ялах үрс маань одоо хорвог орхиж байгаа бол бас харамсалтай. Тэгш ус байдал гэдэг дээр бас гэр оролт байгаа хүмүүс бол давхар амьдралын одоо хүнд хэцүү зүйлтэй тулж байгаа дээрээсээ одоо өрсөлдөх чадварыг улам бууруулж байгаа, амьдрах чадварыг бууруулж байгаа нэг хүчин зүйл бол энэ утаа агаарын тоосонцор бохирдол болоод байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй бол өнгөрсөн жил бид бүхэн танаа хурал дээр очисон 2-3 хилцүүлэгт танаа төлөөлөгч нар бас орж исэн байна. Тэгэхээр одоо бид бүхэн агаарын бохирдол бидний хойч үеийг маань хөгшчүүдийн маань жирэмсэн ээжүүдийг маань болон бидний эрүүл мэндэд шууд эрсдэл тулж байгааг бол манай үзэгчид болон ер нь хэл мэдээлэл үзэж байгаа Монголын иргэд бол ойлгосон гэж бодод. Эндээс гарах шийдлүүд дээр та ер нь шийдлийг яаж харж байна? Өнгөрсөн дээл би танаас яг асуугаал зогсчихсон. Энэ жил дахиад асуугаал зогсож байна л да. За юуны өмнө агаарын бохирдолд хамтран хохирогч болж байгаа нийслэлийн 1,300,000 иргэнийхээ өнөө оройны мэндийг мэдээ. Тэгэхээр харамсалтай нь бидний нодлон ярьжсэн зүйл өнөөдөр дахиад давтагдах болох нь тийм ээ. Магадгүй зүгээр 6 оролцогчийн хувьд бол санал нийлэх үндсэн цэг маань агаарын бохирдол үнэхээр одоо хэм хэмжээнээс дэндүү хэтэрсэн байна. Хүний эрүүл мэндэд сүргүүр санал хэлж байна гэдэг дээр бол бүгдээрээ санал нийлж байгаа. Сая тодорхой тоо баримтууд ярьлаа. Нийслэлийн маань одоо иргэдийн одоогоос 7 жилийн өмнө бидний хийсэн судалгааны үр дүнгээр нийслэлийн иргэдийн одоо нас барж байгаа хүмүүсийн 9.3% дор ээж агаарын бохирдолтой холбоотой гэдэг ийм үр дүн гарцсан байж байгаа. Тэгээд 40% уушгины хавдрын 40% бас агаарын бохирдолтой холбоотой. Яг нөгөө яригддаг тоонуудаа л эргээл ярьж таарж байгаа. Өнөөдөр ханаад шуухна ханаад томоо маш их байгаа. Туссан улсууд нь ерөөсөө эдгэрж өгөхгүй байгаа. Хүндрэх гээд байгаа. За астам, харшил, гуурсан хоолон, архив бүглэрэлт өвчин тийм ээ. Уушгины хавдар гэх мэтлэнгээр энэ өвчнүүд өмнөхөөс ер нь өсөж байгаа. Энэ эрүүл мэндийн тоон мэдээлэл статистикээс харагдж байгаа. Судалгааны үр дүн одоо тодорхой загварчлалд оруулж байгаа үр дүнгээс ч гэсэн өсөж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо яг хөө нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг шийдэл ярьдаг шиг санагдаж байна. Тэгэхээр тэрнлөө бас тодорхой шийдлүүд бэлдэж ирсэн байгаа. Асуудлаа ахад эргээд нэг харахад бол сая Сүрэн чимээгийн мэрэгчлэн хэлж байгаагаар хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй зам хэлж байна. Тэр дотроо бага насны хүүхдийн эрүүл мэнд жирэмсэн эхчүүдэд. Өнөөдөр ургийн дутуу тэлд ураг амьгүй болох дутуу зулбалт гэх мэт энэ асуудлууд бол үнэхээр одоо хүний толгоонд багтамгүй байж болохгүй ийм асуудлууд агаарын бохирдолтой шууд холбоотойгоор үлэмж нэмэгдэж сүүлийн үед бид нар өнөөдөр яаралтай арга хэмжээнүүдэд далаацтай авч эхлэхгүй бол тун удахгүй Лондоны жишээнд ороод хурц хордлогонд орсон ерөөсөө 14 хоногийн дотор амь насаа алдах ийм тохиолдлууд эхнээсээ одоо бид нар гарч эхлэхэд бол гайхах байхгүй болж байна. За баярлалаа. Тэгэхээр Улаанбаатар цахилгаан төвөөс сүлжээний мөнх эрдэнэ инженерээс бол илүү бас танаас салбарын юмыг сонирхож асуумаар байна л да. Агаарын бохирдлыг бууруулахын тулд засгийн газар маань за гэр ороолын шөнийн тарифыг бүр тэглээ ичээ гэдэг санал бол Эрдэнэт сайд бас нэг сая засгийн газрын хуралдаан дээр бас санал болгож байсан. За энэ бол яг албачиж ажил болог байгаа гэдгийг бид бүхэн мэдж байгаа. Тэгэхээр өмнө нь сая бид нэвтрүүлгийн ихэнд үзлээ. Гэр ороолын иргэдийн тогийг тэглэх гэж орлогууд бол одоо хямдруулаад цахилгаанаар халаахын илүү дэмжих тийм санаачлалууд бол явж исэн. Тэгэхээр нэг яваад болчингууд хүмүүсийн итгэл бас байхгүй болчихвоо. Одоо бол ингээ 50%-аар хөнгөлөх нь эрчимжээд явж байна. Гэр ороолын айлуудын ер нь танаа тооцоололоор ер нь хэр их хүмүүс цахилгаанаар халдсан бол одоо яг бүртгүүлсэн иргэд бол ер нь энэ хөнгөлөлтөд хүмүүс хэр хамрагдаж байна тань дээр бас тоо мэдээлэл хуваалцаж. За та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Эрчим хүчний зохицуулах хорооноос агаарын тухай хуулийг үндэслээд за 16 оны 11 сарын 1-ээс 17 оны 3 сарын 31-ний хүртэлх хугацаанд шөнийн терапиг 50% хямдруулж тооцож олохоор тогтоол гаргасан байгаа. Тэрний дагуу манай компани зүгээс одоо 11 сарын 1-ээс эхлээд хэрэглэгчдэд шөнийн терапи 77 арга байсныг 38 55 болгоод 50% хөнгөлцөө тооцоож явж байгаа. За 11 сарын тооцооноос харахаар 110 мянга орчим өрхөд одоо 2 терапи толгортой хэрэглэгчдэд хөнгөлт үзүүлсэн байгаа. За тэр нь нэг 486 87 сая төгрөг болсон байгаа.
За ингээ хэрэглээ одоо хэрэглэгчнэр ингээ 50 өнгөлөд эхлэнгүүт хэрэглээг нэмж эхлэн 12 сараас ахуулаад одоо энэ хөнгөлт үзүүлж байгаа төлбөр маань ингээ 500 600 сая гэдэг ингээд өсөө явцдаг. Нэг хэсэг одоо цуцалсан байх хугацаанд бол хэрэглэгчнээс аягүй асуулга ирж ирсэн. Хизээ хөнгөлөх чинь яагаад хөнгөлөхөө олж ив те. Манай байгууллагын хувьд бол зөвхөн хэрэгжүүлэгч компани. Зохицуулах дээрээс яамнаас ямар шийдвэр өгөн тэрийг яг хэрэглэгчнэрт хүргэж тоолоор нь явж байгаа. Шийдвэр гарснаас хойш хичнээн мянган хэрэглэгч гэсэн дуучлаарай. Одоогийн байдлаар яг идэвхтэй 110 мянган хэрэглэгчтэй. Энэ улирлын чанартай ажилтж амьдарч байгаа амьдрахгүй байгаа энэ төргээд хэрэглэгчнэр хамрагдахгүй байгаа шүү дээ. Яг бодитойгоор өнгөрсөн сард 11 сард 110 мянган хэрэглэгч хэрэгэлсэн энэ урамшуулт хамрагдсан явж байгаа. За 600 мянган өрх нийслэлт байдаг гэж үзвэл бас ингээд хэрэглэгчийн тоогоор харахаар бас олон хүнд хүрээдэж байгаа юм шиг тий. Гэхдээ тоо мэдээлэл бол бас итгэхэд хэцүү байдаг. За яг жинхэнэ бодит зургийг томоор нь харахад бас хүндрэлтэй байдаг. Яг хідэн айл өрх хамрагдчих байна ч гэдэг юм уу. Тэгээд бас нэвтрүүлгийн өмнө бас ярьж байсан ихэнх айлууд бол бас 100-аар халдаг. За мөн дээрээс нь цахилгаан халаалт авдаг. Тийм гибрид холболттой байдаг баха гэдэг зүйлийг бас бид бүхэн ярьж байлаа. Тэгэхээр инхтэр мэрэгчлэтнээс бол илүү манай агарын бохирдол гэдэг асуудал бол хотын төвлөрлөөс үүссэн гэдгийг бол Улаанбаатар хотод амьдарч ирсэн иргэд маань бол маш сайн мэдж байгаа. Гэр орол огцом нэмэгдсэн, шилжилт хөдөлгөөн ихэлсэн. За эндээс асуудал шийдэгдэх ёстой гэж олон хүмүүс ярьдаг. За шийдлийг бол иргэд янз бүрээр хараад байна. Тэгэхээр таны хувьд бол шийдлийг олон улсын түвшинд нь ер нь энэ чиглэлээр байгаль орчны менежментийг хийж байхад ч гэсэн одоо яг манай үндсэн хуулитай харьцуулаад байт юм болов иргэд өөрсдийгөө хамгаалаад юм жижиг манлайлалаар явах ёстой болов огцом яаралтай засгийн одоо онц байдал зарлахч байт юм уу иргэд хуулийн класс акшн хийгч байт юм уу за хотын бүсчлэл татварыг нэмэх байт юм уу ер нь тэр талаас нь юу гэж хардаг бай та энэ салбараар судалгаа хийсэн юм. За утаатай өрөө минь дүргээ. Ер нь яг 2007 он гээ сая сурвалжлан дээр гарлаа. 2007 оноос эхлээр одоо ингээ яг 10 жил болж байна л та. 10 жил одоо иргэд утаа багасах янз бүрийн одоо төрийн төр зэсгээ хараад утаа багасах арга хэмжээг нь үр дүн одоо хүлээгээд суусан. Ямар ч үр дүн гарсангүй. Тэгэхээр яг зүгээр яг утааны бохирдол гэдэг маань өөрөө шинжлэх ухааны одоо яг негатив externality гэдэг одоо нэг хүний гаргасан бохирдол нь бүх хүнд ингээд тусч идэг тийм одоо онцлогтой асуудал та. Тэр энэ асуудлыг яаж шийддэг вэ? Яг за дэлхийн жишгээр бол хоёр л юу байгаа. Хандлага. Нэг нь бол яг топ даун гэдэг дээрсээ доошоо шууд тушаа шийдвэр гаргаад явдаг. Нүүрсийг түүхийн нүүрсийг хориглыг бол шууд хориглоод зоончлоод ингээд одоо онц байдал зарлыг бол зарлаад явдаг ч юм уу те. Ийм одоо нэг арга зам байдаг. Нөгөө нэг арга зам нь яг зах зээлийн одоо системээр нь шийдэг гэж үтсэн бас орлогод байдаг. Энэ бол яг карбон одоо emission trade ингээд одоо яг нүүрс хүчлийн одоо яг тийм одоо зах зээл гэх юм уу да тийм зүйл үсгээд яг одоо яг бохирдлоо үнэлээд тий. За чи лавга одоо энэ өвөл 5 тонн одоо нүүрс түлхэж байгаа бол тэрнийхээ мөнгө тий тэрийг төлчих ёстой. Би 5 тонн бохирдуулна гэж байгаа бол тэрийг мөнгөө төлөөд тэрний дараа та руу зөвшөөрлөө авдаг. Тэр процент нь бол яг хотын төвөөсөө ааслах тусам багасаад ингэ явдаг юм. Янз бүрийн аргачлал байдаг л та математикийн дээр бол зүгээр математикийн асуудал та. Тэг ер нь бол зүгээр юу нэ санаа нь бол нэг бол бүр ингээд маш хурдтай шийдэг гэвэл дээрээсээ тушаал гаргаад бүгдээрээ ингээд дагаад ингэ явах. Нэг бол яг зах зээлийн утгаар нь энэ бохирдлыг иргэн бол аж ахуй нэгж болгоо яг мөнгөнд хөргөөрөө өөрсдөө ингээд өөр дөрөө ингээд хүлээгээ явах юм бол асуудал шийднэс ийм л хоёр л одоо яг арга зам гэх юм уу да. Энэ дотроо тэр нь бол янз бүр байж болно л та. Гэхдээ сая би хэллээ 10 жилийн хугацаанд аль аль топ даун гэсэн тэр хандлагаар нь явж үзлээ. Одоохондоо бол гарсан одоо үр дүн бол олж харахгүй нэргүүний хувьд. За баярлалаа. Тэгэхээр Монгол болон одоо Улаанбаатар хотод амьдардаг гадны иргэд бол агарын бохирдлын талаар баг манай иргэдээс илүү мэдээлэлтэй байх шиг харагддаг. За энийг бол Facebook-ийн одоо экспатуудын группээс за элчингүүдийн гаргаж байгаа мэдээллээс өөрсдийнхөө иргэдэд өгж байгаа анхааруулгаас за Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам бол өөрсдөө манай агарын чанарын албаны мэдээллээс өөр яг өөрсдийнхөө байгаль орчны үнэлгээгээр хийдэг тийм шүүлтүрийн станцыг хүртэл одоо 100 айлд байрлуулчихсан байгаа. За тэднэрээс ирж байгаа зарим саналуудыг харахад Улаанбаатар хотод одоо 10 жил амьдарсан хүн бол 15-аас 20 жил амьдарсан байгаа. Гэхдээ энэ асуудал явж байгаа. За
танаа хүмүүс яагаад одоо хэрвээ өмнөд Солонгос байсан бол талбай дээр гараад ирсэн байх хэрэгтэй байсан. Энд чинь хүний амьдралын эрүүл мэндийн асуудал, шууд хүүхдүүдийн чинь эрүүл мэндийн асуудал. Энийг яагаад одоо Улаанбаатар бол үнэтэй хот. За энд амьдарч чадахгүй бол хууль ёсоор амьдарч чадахгүй бол өөр хямдхан газар амьдрах ёстой ч гэдэм үү. Гадны иргэд бол их зөрөгтэй дуу хоолойгоо ирүүлж ийн л да. За энэ сэдвэр хилцүүлэг хийх чинь гингүүд. За манай дотоодын иргэдээс Улаанбаатар хотын иргэдээс ингээ очиод ярьцлага аваад манай хоёр сурвалжлагч сая сурвалжлага бэлтгэсэн. Иргэд бол агаарт байгаа тоосонцроос өөрийгөө болон хүүхдээ яаж хамгаалах наацхын мэдлэг бага байна гэдгийг тэр сурвалжлагаас гарчиж болж байгаа. Энэ бол судалгаа биш. Няраа хүүхд болон 5 нас хүртэлх хүүхдүүд бол насан турш үнээс 2 дахин хурдан амьсгалдаг. За энэ тоосонцор мөөгөнцөр энэ дэлгэцэн дээр гарч байгаа энэ хортой бодисуудыг хүүхэд болох биднээс илүү их авч ийн гэхээр тэр хүүхдийн тарих цуснд юу очиж гинэ гэдгийг бодохоор бол энийг бол яг бид өмнөх хилцүүлгүүдээр бол уушигны эмч за яг энэ хүүхдийн эмч өөрж авчирж яг ямар эрсдэл учирч байгааг харж ирсэн. Тэгэхээр сая инктер хэллээ топ даун гэдэг. Тэгэхээр одоо топ даун буюу одоо засаг нь шууд одоо нийслэл хотын иргэдийн тоогт хідэд барьнаач гэдэг юм уу ирж байгаа хүмүүс газрын зөвшөөрлөө ингэж явнаач гэдэг юм уу. Эхлээд карантинд асгарж байгаа усаа хаахгүйгээр яндангийн тоог бууруулах ч юм уу автобуснуудад шүүлтүүр тавих гэдэг энэ жижиг гадуур маск тарах ч үт юм. Жижиг арга хэмжээнүүдийг аваад үр дүн гарах болов энэ үндэсний хороог удирдах байгаа ерөнхий сайд удирддаг те. Тэгэхээр Эрдэнэт сайд маань асуудлыг яаж дайрыг гэж харж байгаа юм бол та бас наримчгийн үндэсний хорооны наримчгийн даргын хувьд байгаа мөнгөн дүнг бол би танаас сонирхсон те. Тэгэхээр ардын нам энэ үндэсний хороо энэ ужигрсан асуудлыг яаж дайрах гэж байгаа бол та тэр стратегиэс хуваалцааш таваас амтаргаас. За ер нь бол үндэсний хороо сая хурал дээр гаргаад нэг хуралдаа шийдвэр гаргахдаа ер нь ойрын хугацаанд дунд хугацаанд хиттэй бид нэр яах юм гэдэг асуудлыг бол ярьсан. За өнөөдөр бол нийтдээ нийслэл хотод нэг 189 мянган айл хүрэх байна. Энэ бол яг түүхийн нүрс төлж байгаа судалгаа шүү. Үүнээс 148 мянган айл хүрэх одоо дулааны цахилгаан түгээх станцтай шугам сүлжээтэй бол гэрээтэйгээр явж байгаа. Тэгэхээр энэ айл өрхийн 30 орчим хувь нь өнөөдөр таарсан юма төлж байгаа. Папришк төгөлж ийн гээл тэгж ин дугуй төлж ийн гээл тэгж ин хог хаягдж тааж ин. Тэгэхээр биднэрт бол яалтчгүй өнөөдөр сайжруулсан зуухыг зорилттой бүлэгтээ тараахаас өөр арга алга байна. Сайжруулсан төлшийг зорилттой бүлэгтээ өгөхөөс өөр арга алга байна гэж. За энэ бол ойрынх нь сайжруулсан төлш. Сайжруулсан төлш зуух. За цаашдаа дунд хугацаанд бид нэр яах юм гээд вэ? Дунд хугацаанд бол яг саяны хэлдэг шиг бид нэр түүхийн дэйн үүрсний хэрэглээг Улаанбаатар хотод шууд хориглох хэрэгтэй. Тэгэхээр түүхийн нүүрсний хэрэглээг хориглохын тулд эхлээд бид нэр сайжруулсан төлшний хангалттай бий болгох хэрэгтэй. Гэтэл 2014 онд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нөгөө нүүрс хөтөлбөр хэрэгжээд ер нь бол сайжруулсан төлш хийж исэн 8 аж ахуй нэгж байсан. Ихэнх нь өнөөдөр хаалгаа барьцсан. Тэгэхээр сайжруулсан төлшний нийлүүлэлт бол өнөөдөр бол том баг байна. За цаашдаа бол Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэнэ. Энэ хэрээрээ эрчим хүчний хэрэглээ бас нэмэгдэнэ гэж байна. Ер нь бол өнөөдөр Монголын төвшөнд бид нэр одоо энэ агаарын бохирдлыг бол эрчим хүчээрээ шийтгэл ийм зам руу явах хэрэгтэй гэсэн. Ийм л байр суурь. Тэгэхээр нийслэлийн зүгээс үндэсний хорооны явж байгаа замналыг одоо иргэдийн хурлаараа ач байд юм уу яг шийдвэр гаргадаг байгууллагаараа яг энэ нь ойрын хугацаанд болон дунд хугацаанд манай зорилт муу юм а гэд агаарын бохирдол гэдэг энэ бидний яг дундын хамгийн том асуудал дээр яг тодорхой зорилт буюу алсын хараа тэгээд тухайн 4 жилдээ ажиллаж байгаа дарга нарын хэмжүүр байхгүй байгаа юм шиг санагдаад өмнөх одоо үе үеийн хотын удирдлагууд болон энэ томоохон зөрөгтэй шийдвэр гаргаж чадаагүй удирдлагуудаас бол хариуцлага нэх ёстой гэж үздэг хэсэг байна. А гэхдээ өнөөдөр бол илүү шийдэл ярьж байгаа. Өнгөрсний хойноос бол халаглаад нэмэргүй бодит байдал дээр бид нар бүгдээрээ амьсгалаад байж байгаа. Тэгэхээр үндэсний хороотой бол ер нь нийслэл санал нийлж байгаа. Эхлээд сайжруулсан түлшийг нэмэгдүүлэх ёстой юм. Яг тэгвэл 100 гэж ярьдаг хүмүүс байна. Метро нийтийн тээвэр гэдэг янз бүрийн шийдэл хүмүүс яриад уул нүхлэх гэдэг юм бас сошиал медиагаар их яваад байдаг. Тэр хэр шинжлэх ухааны үндсэлтэй байд юм бол тэгэхээр
шийдлээ ингээд зөв оновчтой харцсан тийм лидер байхгүй байна уу гэдэг тийм санаа зовнил байгаад байна л да. Үндэсний орон дээр бол бас миний бие манай даваа сум дарахтай хамт нарийн бичгийн дарга хийдэг. Монгол улс бол нэгдмэл төсөвтэй, нэгдмэл бодлоготой ийм улсын хувьд бол яг нэг бодлоготой байх нь маш чухал байна. Тэгэхээр энэ удаагийн иргэдийн одоо итгэсэн засгийн газар болоод нийслэл бол нэг бодлоготой явж байгаа гэдгийг бас иргэдтэй хандаад хэлэх нь зүйтэй. За яагаад нэг бодолтой байх зайлшгүй шалтгаан байж байгаа гэхээр энэ одоо эрх зүйн орчин бол нэгдүгээрт зэгцлэхгүй болохгүй. Энэ бол хэд хэдэн тоо баримтыг би бол зайлшгүй хэлэхгүй бол энд болохгүй байдаг. Яагаад тэгэхээр өнөөдөр 200 мянган өрх айл яг гэр ороолын бүсд амьдраад зөвхөн агаарын бохирдол биш. Өнөөдрийн бас нэг том асуудал бол энэ орчны бохирдол буюу хөрсний бохирдол бол одоо үнэхээр одоо туйлдаа хүрчихэж байгаа. Тэгээ энэ хөрсний бохирдол маань өөрөө яг одоо байгаль орчны одоо тулгуур болдог 3 зүйл бүхэлд нь нөлөөлчихөж байгаа. Хөрсний бохирдлоороо дамжаад бид нар усны бохирдлоо үүсгэж байгаа. За тэгээд одоо түүхийн үрс буюу одоо агаарын бохирдлыг ингээд үндсэндээ агаар хөрс усны энэ бохирдол бол Монгол улсын нийслэлийн тулгымцсан асуудал болж байгаа. Тэгэхээр гэр ороолын 200 мянган айл өрх дээр нь нэмээд 3340 уурын зуух байгаа. Энэ одоо төвийн шугамд холбогдоогүй. Тэгээд 334 мянган автомашин байна. 3 дулааны цахилгаан станц байна. Тэгээд одоо бүхэлдээ талхлагдсан манай энэ хөрсний одоо асар их тоосонцор одоо машин бусад одоо зүйлээс үүсдэг энэ тоосонцор бол асар их. Энэ дээр юу нөлөөлөд нь гэхээр жилд 30-аас 45 мянган хүн нүүж ирж байгаа. Жилд 42 мянгаас 45 мянган хүүхэд нийслэлд шинээр төрж байгаа. Тэгээд 40 мянган машин шинээр бүртгэж байгаа. Тэгээд энэ бүхэлдээ бидний амьдарж байгаа хот чинь Монгол улсынхаа тал нь бүхэлдээ нүүж ирээд тэгээ одоо орчиндөө нөлөөлж байгаа ийм л хот болчихсон. Тэгэхээр хамтарч Монгол улсын их хурал засгийн газар эрх зүйн орчноо шинжилж хотынхоо энэ одоо удирдлагуудад ажиллах энэ нөхцөл болцоог олгож эрх зүйн болоод эдийн засгийн одоо ийм орчныг одоо зөв шийдэж өгвөл хотын одоо удирдлагуудын ажил явахад одоо хамтарч явахад энэ бол зөвхөн хотын удирдлагуудын ажил биш. Нийслэлчүүдийн маань ахуй амьдрал бол одоо шийдэгдэх ийм одоо зүйлийг алстай буюу хамгийн түрүүнд хийх зайлшгүй. За баярлалаа. Тэгэхээр сүрэн чимэг мэрэгчлэлтнээс нүүбийн хүүхдийн сан бол хүүхдийн эрх хангагдж байна уу гэдгийг бас Монгол улсад хардаг, зөвлөгөө өгдөг, судалгаа хийдэг. За хүүхдийн эрх бол ингээд Монголд бол аимшигтайгаар хохирж байгааг бид бүхэн харж байна. За хүүхдээ өндөр твэрж явах ёстой. Яагаад гэвэл хүнд элементүүд газартаа ойрхон байдаг гэдэг зөвлөгөөнүүдийг бас хүмүүс өгөөд байгаа. За гэр оролд байгаа жирэмсэн эхчүүд болон хүүхдүүдийг хамгаалах ямар зөвлөгөөнүүд өгж байна. Танаа одоо суурин төлөөлөгч Робертог Twitter дээр дагж байхад бол биднэрт алдах цаг байхгүй. Одоо бол бодоод суудаг, шалтгаан тоочдог, мөнгө байхгүй гэдэг одоо тийм тайлбарууд хийх хэрэггүй гэдэг. Харь илгийн Монголд ингээд ирээд хүүхд хамгаалах гээд ирсэн гадны мэрэгчлэлтэй тэгж асуудлыг дүгнээд байдаг. За манай их хурал дээр ч юм уу өнөөдөр ч юм уу дарга нарын асуудлыг харахаар энэ амар том асуудал болохоор би энтэй байлдахгүй гэж байгаа дарга нар их байгаа ч юм шиг санагдаад байна ч гэж ер нь хэвлэлийн мониторинг хийх харагдана л да, аль дарга явж байна. Тэгэхээр ямар зөвлөгөөнүүд өгж байна. За төр бол хамгаалахад бол хязгаарлагдмал байгаа юм байна. Өмнөх буруу шийдвэрүүдээс болоод одоо яах вэ? За хүүхдийн сангийн зүгээс бол мэдээж бид нар Монгол улсын засгийн газар туслахын тулд энд байж байгаа. За Монголд хүүхдүүдийн эрх ашгийг бас хамгаалахын төлөө байж байгаа. За тэгэхээр Монгол улсын засгийн газар одоо зөв шийдлүүд олоход нь нэгдүгээрт мэрэгжлийн зөвлөгөө өгөхөд туслана. Мэдээж манай мэрэгжлийн зөвлөгөөнүүд бол өндөр түвшний олон улсын их сургуулиудын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй тийм хүмүүсийг бол бид нар урьж ажилуулдаг. За нөгөө талаас бол бусад орны одоо агаарын бохирдлоо бууруулсан шилдэг туршлагуудыг авчрахад бас тусалж зуучилж өгч болж байгаа. За манай зүгээс бас иргэдэд хамгийн түрүүнд ойрмог Монгол улсын засгийн газар түлээхгүй хийх ямар зөвлөгөөг өгж байгаа вэ гэхээр хатгалгааны эсрэг вакцин, хатгалгаа пневмокок гэж бактери байна тийм ээ. Тэрний эсрэг одоо вакциныг 2 дөрөвт хийгээ явж байна. Энийг одоо
маш хурдтай бусад бохирдол ихтэй дүүргүүд 7 аймгийн төвүүдэд дараахан удаа хэрэгжүүлэх ёстой гэж зөвлөж байгаа. За нөгөө талаар иргэдийг хувь хүмүүсийг бол гэртээ болон машинда хүүхдийн эргэн тойронд тамхи татахгүй байхыг уриалж байгаа. За ялангуяа одоо жирэмсэн ээж нар гэртээ агаар шүүгч хэрэглээч гэдгийг бол агаар цэвэршүүлэгч тийм ээ. За нөгөө талаас манай зүгээс юу хийж чадах вэ гэхээр зэрэг бид нар цаашдаа хүн амын эрүүл мэндийн байдлыг тантахад бол бас тэр ажлаа үргэлжлүүлнэ. Урт хугацааны танталтыг бол үргэлжлүүлэн хийн. Иргэдийн одоо зан үйлийг өөрчлөхөд нь бас туслана. За хамгийн сүүлд нэг хийх гэж байгаа арга хэмжээ гэвэл агаарын бохирдол ихссэн үед хүүхдүүд сургуульдаа явах юм уу үгүй юу? Иргэд ямар арга хэмжээ авах юм бэ? Ийм зөвлөх механизмыг үүсгэх тал дээр засгийн газартаа туслаж ажиллах болно. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд маань нүүдэл шийдэл хүрүүгээр бол бас маш их бухимдалтай саналуудыг бас ирүүлж байна л да. Шийдэл яриач вэ гэж байна. За яг ямар нөхцөлд хүрэхээр төр засаг манд өрөвтэй ажил хийх юм бэ гэд. Тэгэхээр хэсэг хугацааны сурчлагын дараа бид бүхэн шууд шийдэл рүүгээ орж ярина. За мөн урд өмнө нь хийгдэж ирсэн ажлууд яагаад үр дүнд хүрээгүй. За үр дүнд хүрсэн ямар ажлыг нь цаашаа аваад явах ёстой вэ гэдэг дээр бас та бүхний саналыг сонсох байгаа. Хэсэг хугацааны сурчлагын дараа нүүдэл шийдэл хэлэлцүүлэг үргэлжлэнэ. Монгол телевизийн нүүдэл шийдэл нэвтрүүлэгт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр бид өнөөдрийн хэлэлцүүлгээ цэвэр агаар гэж нэрлсэн байгаа. За цэвэр агаар бол Монголд бол одоо тансаг хэрэглээ болоод байх шиг байна. За яг нэвтрүүлэг эхлэхээс өмнө онлайн хэлэлцүүлгийг бас өөрсдийн телевизийн болон хувийн сошиал сувгуудаараа явуулж олон хүний саналыг авсан байгаа. За тэрэн дээр бас зүгээр нэг улс төрийн зориг манай шийдвэр гаргалтын түвшнөөс гарахгүй байна гэж энэ иргэдийн энэ олон ирж байгаа твитүүдийг ингээд харж байхад манай дарга нар өөрсдөө бас их баг удаа гаргадаг байх гэдэг тийм бодол, хувийн бодол төрөөд байна л да. За дарга нар удаа баг гаргаж байгаа удаагүй газар амьдарч байгаа бох. Тэгэхээр яг хүн өөр дээр нь дулаагүй асуудлыг бас баг мэдэрч тэрний талаар ажиллах сонирхолгүй байх магадaltaй байж болохын гэдэг саналыг бол ирэхэд айгүйх санал нийлж байгаа шиг байна. Тэгэхээр одоо шууд шийдэл дээр оролцогч талууд маань бүгдээрээ танилцуулаад явхад эхлээд төр 8 тэрбум төгрөгөөр энэ жил ингээд 17 онд утаатай байлдаад явхаар 8 тэрбум төгрөг гэдэг бол одоогийн ханшаар 4 сая доллар хүрэхгүй мөнгө. Энэ бол Монгол улсын төсөв болон бусад нийгмийн санхүүжилтүүдийг, эрүүл мэндийн санхүүжилтийг бодвол маш бага мөнгө байгаа. Энэ бол бид бүхний асуудал гэж үзэж байгаа тохиолдолд иргэд өөрийгөө яаж хамгаалах ёстой юм бэ? За байгууллага, хувийн хвшлүүд энэ дээр ямар оролцох боломжууд байна? Иргэд бол өөрсдийгөө бол агаарын бохирдол өндөр байгаа өглөө оройны үед бол хүүхдэд заавал маск зүүлэх ёстой гэдгийг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд хэлээд байгаа. Гэр орондоо авч тавих шүүлтүүрнүүд зах зээлийн үн ханш ямар байна? Өөрийгөө яаж хамгаалах вэ? Хамгийн боловсралтай иргэн мөн эдийн засгийн боломжтой иргэн байсан бол өөрийгөө яаж энэ бохирдлоос хамгаалах вэ гэдэг тэр нийгмийн эрүүл мэндийн үрэлгэнгээс бас зөвлөгөө сонсоод эхлэдэг хөө иргэдийн зүгээс. За тэгээ. Лав юу л да тэр 8 чинь 5 тэрбум л да. Тэгээ нөгөө засаг тавьсан мөнгөний бас зөнгөлөх нь нийслэл рүү ирж байгаа гэдэг утгаараа жоохон ялгаатай ойлгох хэрэгтэй. Зүгээр шийдлийн хувьд бол одоо нэлээд л уншиж штэ энэ чиглэлээр тийм ээ. Өөрийнхөө салбарын чимээг уншиж нөө ер нь нийтлэг уншиж эргэцэн шийдэл бол заавал байх хэрэгтэй эхлээд дараа нь технологийн шийдэл тэгээд эдийн засгийн хөшүүрэг буюу одоо татварыг тэглэх татаас өгөх гэдэг юм уу иймэрхүү асуудал байх хэрэгтэй байна. Таны мэдхүн чиглэлийн үйл ажиллагаанууд явах хэрэгтэй байна. Ийм дөрвөн багц. Монголын нөхцөлд бид нар нэмээд юу хэлэх хэрэгтэй вэ гэхээр нэг номерын ажил маань одоо тэр өртөлтийг бууруулах, сөрөг эрүүл мэндийн нөлөөллийг багасгах. Энэ чиглэл дээр одоо тэр нөгөө яаралтай дунд урт хугацааны юм хийж хийж байгаа бол бид нар яаралтай нэрөөсөө маргааш өглөөнөөс эхлээл эрүүл мэндийн асуудал руу тэр байгаа 5 тэрбумынхаа одоо хэд үдийн нэлээний 50-аар байгаа. За яг шийдэл дээр бол өрх хувийн төвшөнд бол бид нар их цөөхөө юм ингээд одоо дахин давт ярьж байгаа. Тэрийг ихнээс нь яриа. За нэгдүгürt нь бол маск. Маскын дээр бол хүүхдийн одоо хүүхдэд таарсан шүүлтүүртэй маск байх хэрэгтэй. Би эхлээд буруу маск үзүүлье. Энэ маск болохоор за камер харж байна. Энэ маск болохоор одоо жирийн л нэг ийм маск. Одоо манайхны нэг удаагийн бэлий гэдэг шиг ийм богино хугацаанд ашиглана. Гэхдээ энэ шүүлтүүрг учраас энийг зөвлөхгүй. Шүүлтүүртүүд ийм харагдаж байгаа. Ийм. Гэхдээ энийг бол тодорхой хугацаанд Монгол шиг одоо стандарт нь бараг одоо гаднаас 7 8 10 дахин өндөр байгаа энэ нөхцөлд бол маш богино хугацаанд хэрэглэл хайна. За хүүхдийн бас маск байна. Ийм мөрхөө маскуд байж байна. Хамаагүй одоо шаардлагууд эднийг реклам дээ. Энэ дотроо юм шүүлтүүртэй. За өшөө манай Эрдэнэт хийж байгаа дотоодын үйлдвэрлэлийн ийм маск байж байна.
Энэ бол одоо харьцангуйгаар хямдвтар маш олноор наваад иргэдийг хангах боломжтой ийм маск байгаа. За одоо ингээд 20,000 төгрөгийн үнэтэй ийм ахаад солидог маск байна. Тэгэхээр маскн дээр бол юу ярьж байгаа нэхээр бид нар төгсийг авч хэрэглэх гээд өөрийгөө зовоогоо хэрэггүй. Зүгээр даваа маск битгий зөв энэ хоёрын хооронд аль болох олон иргэнийг бид нар хангаж чадах. Тэр аптект очиод тэр иргэн маань дийлээд авч чадах шүүлтүүртэй тэр зохимжит маскыг маш яралтай өнөө оройноос эхлээд аваад зүү гэдэг нэгдүгээр зөвлөгөө. Хоёрдугаарт нь одоо түрүүн хэлж байна. Жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй айлууд энэ өндөр идэвхтэй HEPA фильтр гэж байдаг. Давхар шүүлтүүртэй. Энэ гаднах шүүлтүрийг би авчлаа. Энэ бол доторх тэр нөгөө PM2.5 гэдэг байгаа. Нөхөр ийм байх хэвээр. Гэтэл одоо хэрэглэсэн нь ийм байна. Энийг аваад хэрэглэх хэрэгтэй байна. Энэ дээр бол мөнгө төгрөг яриад бол бас нэг тэгмээргүй байгаа. Энэ бол одоо BSP номинд бол нэг 380,000-аас сая 100,000 хооронд байж байна. Одоо төр засаг бол тодорхой хэмжээгээр чадах байгаа. Тэрийгээ бид нэр энэлүү зарж болж байна. Пүүс хувь одоо нөгөө хувийн компаниуд те төслүүдийн үйл ажиллагааг бид нэр гуйгаад урайлаад энэлүү айл болох цэцэрлэг сургууль эмнэлгийн тэр хүүхдийн тасаг масагт нь аваад өгмөр. За хоёр санаа. Гуравдугаарт нь одоо тэр таны мэдхүн чиглэлийн юмнууд аягүй сайжруулмаар байна. Сая тэр 450 сая төгрөг болж байна. Одоо яг энэ чиглэлийн юм хийх гээд хуруу өмсөө хуглаад байгаа улсууд нь бид нар очиод тэрнээс нь жоохон хувиа аваад ажиллаа хий. За цаг агарын мэдээгээр орой болгон зурагт болгоноор ингээд бот бодлоо хэлжмээр агарын чанарын индекс агаар цэгийн мэн ийм байна. Агаар цэгийн мэн гэснээс бид нэр өнөөдөр нэлээд анализ хийж үзсэн. 2015 оны цас их ороод байгаатай холбооч юм уу? 2015 оны 11 сар 12 сарын эхний 7 хоногтой харьцуулахад PM2.5 бид нар бол үндсэндээ 30-40% өндөр яваад. Энэ чинь юу гэдэг нь буурах биш. Одоо юм дээшээ явж гин гэдгийг нотолж байгаа. За шинэ жилээр тодорхой санал. Шинэ жилээр бүгдээрээ эргэн тойрныхаа хүүхдүүдтэй хөгшин хөвөө улсуудаа маск авч бэлгэлээ. Тэр чихэр мэхэр мөнгө нь үлдэх юм бол хоёр чихрийн нэр нэмээд өгнөс. Маск нэг зүйл. Цагаан сараар ч гэсэн. Цагаан сар ч гэсэн яг адилхан маск. Энэ бол одоо нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн. Бид нар агарын бохирдлыг ярьж байхдаа одоо ингэ бүгдээрээ хөмсгөө зангидаа зогсоод ярихаас өөр ямар ч арга байдгүй шүү дээ. За салхинд гарах хэрэгтэй. Салхинд амралтын өдөр би энд нэг бас гоё бэлдээд ирсэн. Одоо энийг камер татах юм бол бид нэр хүүхдээ хэдий салхинд гарах уу гэдэг ийм л цаг байгаа. Орой өглөөгөө хасаад өдрийн нэг 3-4 цагийн хооронд л те хүүхдээ салхинд гарах хэрэгтэй. Тэр порчко онгоолох хэрэгтэй. Амралтын өдөр гол зүгэл ямар ч ажилтаа байсан хойшоо тавиад явж тэр хүүхдүүдтэйгээ хотоос жоохон гарах хэрэгтэй байна. За салхинд гарна гэснээс сүүлийн нэг жишээ авъя. Сонгон хайрхан дүүргийн засаг дарганы хамт газар сандаг суран засаг дарга маш сайн санаачлаг гаргаж байгаа. Энэ өртөлтийг бууруулах чиглэлээр одоо тэнд бодиттой ажлууд эхэлж байгаа. Бага жижигхэн хөрөнгө нөөцөө дайчлаад захирамж гаргаад тэгэхээр сонгон хайрхан өндөр бохирдолтой гэдэг талаасаа ч тэр маш олон хүн амьдардаг гэдэг талаасаа ч тэр одоо ирвэхрээ тэнд байгаа аж ахуйн нэгжүүд иргэдүүд бүгдээр энд нь хамрагдмаар байна. Тэр хүмүүсийг одоо шүүмжлэх инээ тэр яах вэ? Биднэрт хүн шүүмжлэх цаг байна гэдэг чинь өөрийнхөө эрүүл мэндэд авах цаг байна гэсэн үг. Энэ тал дээр цөмөрөө ажиллах хэрэгтэй. Мэдээж агаар гэдэг өөрөө төр засгийн анхаарах ёстой чухал ажил. Энэ дээр бол төр засаг юм хийх бах. Бид нэр хийхийг шаардна. Хажууг нь иргэдүүд бас юм хийх ёстой. За баярлалаа. Тэгэхээр Цогтбаатар дарга бол иргэдэд бол маш хэрэгтэй мэдээллийг өгсөн байх гэж бодож байна. За яг саяын зөвлөгөөнүүдийг баг тастаа сошиал медиа дээр тавиад ер нь Facebook дээр бид нар бас дуу хуурын видео явуулдаг шиг бас шеэрлэх ёстой байна. Жишээлбэл хүүхдээ эдэн цагт агаарт гарах ёстой гэдэг бол маш хэрэгтэй мэдээлэл байна. За эдгээрийг бол иргэд бол ингээд худалдаж авах энэ үнэтэй фильтрийг энэ бол бас Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс зарим нь бол 2 дахин үнэтэй бага орлоготой иргэдэд бол HEPA фильтр авч тавих бол бараг тансаг хэрэглээнд орно бах. Тэгэхээр Монголд бол янз бүрийн агарын ийм дотор агарын ийм цэцэрлэг дотор ч юм анги танхим ундлахны өрөөний ийм шүүлтүүрүүд одоо энэ бизнес бас эхэлж ийн л та бараг татвараас нь чөлөөлвөл нэг том шийдэлч юм шиг. Жирэмсэн эхчүүдийн бараг ийм HEPA фильтр суйрлуулсан тийм амралтын өрөөнүүд үйлчлэгээний газар байх ёстой, олон нийтийн газар байх ёстой юм шиг шийдэл санагдаж байна. Тэгэхээр инхтрөөс бас өөр энэ эрх зүйн орчин гэдэг дээр энэ дөрвөн багц гэдэг дээр маад одоо байгаа хууль эрх зүйн орчинд энэ яг яндангуудаас татвар авч чадж байгаа санагддаг уу? Энэ мөнгийг одоо татвараар энэ 5 тэрбум гэж байгаа мөнгийг бол яг хамгийн их хордуулж байгаа хүн хамгийн их ачааг үүрэх ёстой нь бол нийгмийн яг social одоо justice гэдэг шиг нийгмийн шудраг тогтолцоо юм шиг санагдаад байна. Нэг нь бакри шиг түлээд хажуу айлынхаа нялх нэраг одоо засгийн амьдруулах цагт аваачаад тэр хүн 50 унтж гин гэдэг бол бас бидний бүтээн байгуулах гэдэг нийгэм мөн үү гэдэг асуултан дээр одоо бас иргэд өөрсдөө очих хэрэгтэй юм шиг. Угаасаа бид нар одоо бүгдээрээ хохирогчд
бас утаа ялгаруулагчд. Бүгдээрээ л машин унж байгаа. Орон сууцнд амьдарч байгаа ч гэсэн дулаан маань одоо нүүрсээр гаргаж авсан дулаан хэрглэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо тэр нь илүү тэр нь баг гэсэн тийм юу дэми баг. Бүгдээрээ л утааны хохирогчд, утаа үүсгэгчд. Тэгэхээр зүгээр эрхцэн хувьд бол зүгээр би зүгээр хуульч биш л дээ. Гэхдээ хальт харахад бол агаарын тухай хууль тий янз бүрийн тухай хуулиудыг харахад бол эрхцэн хувьд л зохицуултууд байд юм билээ. Хэрвээ одоо тухайн засаг захиргааны одоо засаг дарга нар нь тухайн одоо орон нутагт одоо юм аюултай нөхцөл байдал үүсэн үед одоо хүн амаа хамгаалах ёстой, нүүлгэн шилжүүлэх ёстой ч гэдэг юм уу те. Ийм яг тодорхой юмнууд хуулинд бол одоо дурдсан байд юм бэл. Тэгэхээр энэ маань одоо яг яагаад хэрэгждэг бол би сайн мэдэхгүй байна. Яг түрүү жил бол хэдэн хүмүүстэй ярилцаад ер нь Монголд яхаараа ингээд одоо класс акшн гэж ярьдаг те. Хүмүүс иргэд нийлээд ингээд засгийн газараа шүүхт өгч болохгүй гэж те гэж ярилцаж байсан. Гэвч харамсалтай хэд хэдэн хуулийн фирмтэй уулзч утсан. Тэгээд энэ дээр бол энэ дэмжиж ажиллах одоо яг хуулийн компани бол байхгүй байгаа. Тэгээ ер нь зүгээр энэ бол зүгээр аргаа яцсан юм л да. Тэрнээс одоо хин нэг заавал буруутгах гэдэг юм ш. Энэ класс акшн гэдэг бол зүгээр төр засгаа илүү ажилласаа хурдан одоо арга хэмжээ яваасаа арга хэмжээнүүд нүр дүнтэй байгаасаа гэсэн тийм л одоо ташуур маяг нь санаашгал та. Зүгээр хувь хүн одоо төрийн бас байгууллагын хооронд одоо зөндөл одоо хоорондоо саналууд яригдчихэж байгаа. Би өөрөө Rotary-ийн гишүү. Яг одоо манай Rotary-ийнхэн бол одоо жирэмсэн эхчүүд одоо эхчүүд зориулсан тийм нэг одоо HEPA шүүлтүүртэй юм стейшнүүд байгуулах те. Одоо нөгөө агаарын нөгөө товтлохоноос хамгаалах шэлтер гэдэг нөгөө дайны үед гардаг шүү дээ. Нэг тийм ороод яачдаг. Тэр шиг одоо яг амар одоо бохирдолтой үед жирэмсэн эхчүүд хөл хөхтэй хүмүүс ингээ ороод байж идэг тийм те газар байгуулдаг ч юм уу те. Одоо GCI бас төрийн бас байгууллагууд ингээл маск тараа цэцэрлэгээ сургуулийн хүүхдүүд ийм HEPA шүүлтэр одоо нийлүүлээ те гэсэн тийм санаачлалууд зөндөө гарч байгаа. Тэгвэл энэ санаачлалуудыг одоо яг одоо лидершип үзүүл манлайлал үзүүлээд явах зангидах одоо тийм манлайлал одоо яг дутагдж байгаа. Яг бид нар аль болохоор ингээл төр зэсгээ харахгүйгээр өөртөө ингээл манлайлалыг аваад хий гэж байгаа боловч асуудал маань бол асар том асуудал. Энэ үл зүгээр нэг төрийн бус байгуулга юм уу тийм идэвхтэй иргэд шийдчих асуудал биш л дээ. Тэгэхээр яахааргүй одоо төрийн бус бүгдээр нийлээл орохоос өөр аргагүй асуудал болсон. Тэгэхээр даваасам дарга одоо зөвхөн мөнгө гаргаад тооцоо хийн гэдгээс илүүтэйгээр тоглоомын дүрмийг өөрчлөөд одоо ирж суурьж байгаа иргэдийн тоог бууруулах чиглэлээр ч юм уу эсвэл одоо саяын хэрэглэгдэж байгаа энэ иргэд өөрийгөө хамгаалах боломжтой бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөх, дотоодод үйлдвэрлэлийн дэмжих, за шаардлагатай бол цэцэрлэг сургуулиудаар тараах байдлаар асуудалд хандж үзэх саналууд ер нь танад ирж байна. Одоо бол нийтийн тээвэр дээр бол бас автобуснууд дээр бол шүүлтүүр тавина гэдэг тийм шин санаачлага явах ч байгаа маань. Сая инхтер хилдэг JCI байгууллагын зүгээс бол маскны хэрэглээг дэмжих тийм олон нийтийн кампанид ажил хийнэ гэж байна. Rotary-гийнхэн бол Баян Шунд байна уу, үндэсний телевизийн ойролцоо байна уу, бүр одоо гамшигын одоо 7 дахин ихсээд бид нар бол агаарын чанарын албаны вебсайт агаар цэг имэн рүү ороод харахад Оросын иргэдийн тоо бол 75 мянган иргэн байна л да. Энэ бол маш бага тоо. Монголын интернет хэрэглэгчид, Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчид 950 мянга байдаг. Тэгэхээр манайхан амьдарч байгаа газрынх нь агаарын бохирдол ямар байгаа гэдэг дээр мэдээлэл байгаа. За энэ 450 саяар бол ингээд сургалт сурчлагын ажлууд хийж байгаа гэдэг бол зөв. Гэхдээ мөнгө байхгүй байгаа үед арай илүү бүтээл цэцгэлгээгээр хандаад гайлын бодлого дээрээч байд юм уу. За хувийн секторыг ийшээ татаж оруулж ирэх, манлайлах боломжийг олгох тийм санаачлагууд дээр ер нь яаж харж ийн ер нь үндэсний ороо мэдээч хэрэг ихний хурлаа хийсэн байгаа. Та нар дээр бол олон жил явж ирсэн асуудал нөгөө одоо сая хэлдэг маш том асуудлыг шийдэх ёстой, шийдэх гэж оролдох ёстой хороо гэдгийг бол ойлгож байгаа. За ер нь бол агаарын бохирдлын тухай хуулиар бол бүх яамдууд агаарын бохирдлын эсрэг тийм тэмцэх үүрэгтэй. Тэр бид нар болохоор агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ер нь бол бүх яамдтай чиглэл өгч байгаа. Хоёрдугаар хог хаягдлаа боловсруулад тэрнээсээ эрчим хүч гаргадаг үйлдвэрлэлийг бид нар дэмжиж явуул гэж байгаа. Одоо нэг бол төсөл хэрэгжих гэж байна. Энэ бол нийтдээ 2.5 жилийн хугацаанд байраад оруулчна гэсэн ийм төсөл явж байгаа. За агаарын бохирдлыг бууруулах үндэсний орон дээрээс ийм шийдвэр гаргасан. Хоёрдугаарт нийтийн тээвэрт явж байгаа
бүх тээврийн хэрэгслийг газын хөдөлгөөрт шилжүүлэх гэсэн одоо тийм чиглэл гарч байгаа. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний орон дээрээс. Тэгэхээр өнөөдөр энэ орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд орж ирж байгаа нийтийн тээврийн унаанууд бол бүгд газан болох нэ гэж. За 3-дугаарт нэг яриад байгаа юм нь бол нэг ийм л юм байна. Бид нэр 5-дугаар цахилгаан станцын асуудал бол ер нь бол зогссон байсан. За энэ засгийн газар бол энэ 5-дугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан явуулаач гэдэг асуудал. Эрчим хүчний яамд чиглэл болгож өгч байгаа. За мөн цэвэр агаар санг 2015 онд татан болгосон. Цэвэр агаар сангаа эргэж байгуул гэдэг чиглэлийг улсын их хурл дахь агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос одоо байгаль орчны яам болон агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорон тийм чиглэл өгөөд ирсэн байгаа. Шинээр сан байгуулна. Гэхдээ шинээр биш. Хуучин цэвэр агаар сангаа сэргээ гэж. Яагаад энэ цэвэр агаар санг буцаага сэргээ гэж байгаа юм бэ гэхээр ер нь бол агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар 4 төрлийн татвараас орлого олж байгаа. Олж исэн цэвэр агаар сан болоод үүн дээр бол өнгөрсөн жилүүдэд бол нийтдээ 25 тэрбум зарим нүүрс их гарч байгаа жилээ бол 30 тэрбум төгрөгийн орлого төвлөрж исэн юм бэл. Энүүнийгээ эргүүлээд зөвхөн агаарын бохирдолтой эргүүлээд зарцуулдаг байсан. Гэтэл цэвэр агаар санг татан буулгаад засгийн газрын тусгай сангийн тухай хуулиас аваа хийчихээр нөгөө эргүүлээд зарцуулдаг механизм байхгүй болсон. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос улсын их хурлын дэд хороош энэ цэвэр агаар санг эргэж байгуулаа. Тэгээд энэ 30 тэрбумыгаа зөвхөн агаарын бохирдолтой эргүүлээд зарцуул гэсэн шийдвэр тавьж байгаа. За хүн амын төвлөрлийг бол бид нар бол өнөөдөр зогсоож чадахгүй гэж харж байгаа. Угаасаа үндсэн хуулинд эрхэнд байж байгаа. Тэгэхээр одоо яамны зүгээс засгийн газрын зүгээс хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх дөрвтэй арга хэмжээ бол түүгийн нүүрсний хэрэглээг л бид нэр эх жилээс ер нь бол тэглэх шаардлагатай юм. Өмнө нь тэр сайжруулсан төлшийг дээр татаас өгөөд явж исэн байдлыг харахаар ер нь бол ингээл утааны үйлрэл болохоор л нөгөө хэдэн компанид нэг хэдэн төгрөг өгчдөг. 100 ингээл утаанд байхгүй болчоор нөгөөх нь зогсчдөг ийм байдал. Үйлдвэрлэл шинжлэгдэх, сайжрах. Ерөөсөө тийм баг. Тэгэхээр нийлүүлэлт байхгүй болчиход байдаг. Тэгэхээр бидний одоо барьж байгаа бодлого юу юм бэ? Одоо тэр сайжруулсан төлшийг бий болгоход бид нар жилийн турш татаас нөгөөд явъя. Тэгэх юм бол бид нар өнөөдөр хэрэглээгээ ямар ч үсэн ихний ээлжинд төхөөд авчна гэж. Мөн эрчим хүчний яамнаас сая нэг агаарын бохирдлыг бууруулах үндэсний орон дээр нэг төсөл танилцуулсан. Энэ төсөл нь бол хийн төлш хий гаргаж авах, байгалийн хий гаргаж авах төсөл байна. За хэрэгжих хугацаа бол үйл ашиглалтанд ортлоо 3 жил гэж харж байгаа юм билээ. За ер нь бол хийг бол Монгол орнд нэвтрүүлэх гэж. За энэ дээр бол манайхан бол нэг дугаар болж ийн гэж. Гэхдээ нэг асуудал байна. Монгол гэр бол яг хийн төлш ашигладаг тийм ах уу биш баг. Хэрвээ Монгол гэр байгаа бол тэнд гал төлжил таа. За өнөөдөр бол яг агаарын бохирдлыг бууруулах хорон дээр Бат Баясгалан дараа сайн мэдж байгаа. Монбот гэдэг нэг компани тоног төхөөрөмж байгаа Германы. Энийг бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо бид нар бол хоорондоо яриад зөвшөөрөөд явж байгаа. Энийг бол ер нь бол хэрэгжүүлчих гэсэн байдалтай. Тэр нь ямар технологи юм бол? Энэ бол шөнийн нөгөө тариф тэглэгдээд ирэхээр шөнийн 8 цаг нөгөөдхийг цэнэглээд өдөр нь 16 цаг нөгөөдх нь дулаанаа ялгаруулдаг. Дээр пилеттэй ийм явагдах. Тэгэхээр Монголын ногоон нам гэдэг Twitter хэрэглэгч гамшигын тухай хуулийг үндэслэн нүүрс төлхийг зогсоох хууль эрх зүйн орчин байгаа гэж хэлж байна. Тэгээд утаа агаарын бохирдлын талаар ярихаар Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг Астана хоттой зэрэгцэж байнга шалгардаг. За нийслэл рүү ирж байгаа иргэдийн төвлөрлийг зогсоох буюу энэ хөдөлгөөнийг зогсооё гэхээр үндсэн хууль ярьдаг. За одоо бол үндсэн хуулийн шинжилгээг бас ирэх барьж байгаа нам ажлын хэсэг байгуулсан байсан. Тэгэхээр эдгээр бол том асуудлууд. Энэ бол одоо яг одоо төвлөрлийг сааруулах ч юм уу. Одоо Монголын шилдэг гэрэл зурагчид Улаанбаатар хотыг дээрээс нь утаатай үед авсан зурагнууд байдаг л та Бямбсүрэн одоо Бямба болон за бас Идо гэж загвар одоо дизайнер авсан зураг байдаг. Яг тэр зурган дээрээс ингээд харахад Улаанбаатар хот бол ингээд утаан дундаа ингээд суухаараа тэрийг бас сошиал медиа дээр бол яг мэлхийг халуусан чанж алдагтай бол зүүрлсэн байсан. Яагаад гэвэл бид нар утаандаа дасцсан хувцснаас муухай үнэртдэг. Гэсэн хэдий ч бид нар бол ингээд хохироод явж байгаа. Тэгэхээр энэ хоёр одоо асуудал дээр ирээд
томороо ингээд шийдэл зогсоод байгаа юм шиг Монгол хүнийг хаана гэрээ барихыг зааж болохгүй гэд үндсэн хуульд заасан байдаг те. Та үндсэн хууль дээр хин хаана амьдрах хэрэгтэй холбоотой бас үндсэн хууль руу нэг ороход өнөөдөр Монгол хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй шүү дээ үндсэн хуулиар. бас байгаа. Бид нар яагаад нэг шийдэл ярихаар одоо өнөөдөр хэдэн зуугаар хэдэн мянгаараа хүн нас барж байгаа биднэрт яг нарийн тоонд байхгүй ч гэсэн барж иж болцсохгүй энэ асуудлыг ярьж байна шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг ярьж байна. Гамшигын асуудлыг ярьж байна. Тэгэхээр яагаад үндсэн хуулиар хин хаана амьдрах ч гэдэг юм уу эсвэл одоо ийм юм яриад шийдлүүд дээр одоо түүхийн нүүрсийг 100% хална гэхээр хүүтний асуудал тийм ээ. Энэ төрийг ярих хэрэгтэй. Бид нар өнөөдөр төр зэсэг бол яралтай агаарын бохирдлыг боруулах үндэсний хөтөлбөрөөр тэр мастер төлөвлөгөөгөө бид нар хийгээд хөрөнгө мөнгөө нэгдүгürt энэ рүүгээ тавихгүй бол өнөөдрийн бидний зараагүй $1 чинь ирээдүйд $1000 болж гарах гэдэг шүү дээ. Дээрээс нь хүний амь нас бол ерөөсөө үнэлж болохгүй. Дээрээс нь зүгээр дизелийг болоод одоо тэр төвлөрлийг сааруулах чиглэл дээр ч гэсэн нэлээд зоригтой шийдлүүд ихгүй бол бид нар өнөөдөр яагаад 10 хэдэн жил ингэ явж өгөхөр нэг юм хийчмээр байдаг цаана заавал нэг балансыг барих хэрэгтэй асуудал үүсээд байгаа байсан. Тэгтэл одоо тэр цаг өнгөрөөд галт тэрэг бүр ноцтой байдлаар орчиход байна. Одоо бол улс төрийн оноо алдна гэж улс төрчид айдаг үе нь бол биш. Хүүхэд амиа алдчих хахад хүүхэд одоо жирэмсэн одоо Монгол улсын иргэн болж чадахгүйгээр амиа алдчих байгаа үед бол хэнийг гомдооно гэдэг дээр бол ийм улс төрийн зориг иргэд бол маш их шаардж байна л да. Тэгэхээр Бат Баясгалан дараагаас бас энэ агаарын бохирдлын үндэсний хороо гэж хамгийн том байгууллага нь дид хороотой. За одоо ингээ сангаа байгуулад мөнгөжүүлэе гэж энэ бодит ажлууд ярьж байна те. Энийг байнгын ажиллагаатай юу хэдэн хүн ажилдаг вэ гэдэг. Эдгээр ингээ өдөр болгон уулзаад хийж байгаа ажлаа ингээ тайлгдуулаад ядаж агаар цэг юмэн рүү орж байгаа хүнийхээ тог 750 мянга болгочих хэвээр шиг санагдаад байгаа байхгүй. Бараг тэр ажлаас нь Монгол телевиз ингээд аваад бид нар цаг агаарын хөтөлбөр дээр би мэдээний аль хариуцж байгаа хүний үед бол бид нар тооцолт бол агаарын бохирдлыг одоо мэдээлж эхлэх тийм технологийн шийдэл бас хайж байна. Өдөр болго үзүүлээ бүр зайсанд нэгийг тавьчмаар байна те. Өндөр орлоготой иргэд ийм байна. Бага орлоготой иргэд ийм байна. Энийг контраст үзүүлээ те. Одоо ямар нийгэмд яаж өрсөлдөж хэний хүүхэд нь өвдөд хэний хүүхэд нь эрүүл саруул амьдрах үндсэн хуулиараа эрхээ эдлээд хэний хүүхэд нь зовж шаналаад өвчин тусаад аав ээж нь эрүүл мэндийн зардал дээр унаад. За Bloomberg дээр сая сүүлд гарч ирсэн судалгаа бол жирэмсний сүүлийн 3 сар дээр агаарын бохирдол ихтэй орчинд байхад хүүхэд аутизм буюу за аутизм өвчтөд төрөх магадлал нь даруй өсдөг гэсэн бас судалгаа гарч ирсэн. Энэ бол бас дахиад нэг аим шиг. Насаараа тэр хүүхдийг одоо тэр гэр бүл тэр том одоо тэмцлийг хийх тэр зардлыг Монголын төрөөс хөнгөлөх хүч гэдэг юм үү те. Тэгэхээр саяхан асуултан дээр л Бат Баясгалан дараа та бас нарийн бичгийн юм бол мэдмээр байна л да. Энэ хүмүүс хэдэн сард нэг цуглаад байна. Өмнө нь 4 жил хийж байгаад уулзахгүй байна гэдсэн байхгүй. Уулзалтахгүй байна гэхээр ингээд иргэний үед бага насны хүүхэдтэй хүний үед бас баг гомдолт төрж байгаа байхгүй тий. Үндэсний ороо бол одоо сая анхныхаа хурлыг хийсэн. Бодлогын шийдвэр гаргадаг. Сая дагаасан дарга хэлсэн. За үндсэндээ засгийн газрын бүх яамдыг чиглүүлэх. За ялангуяа одоо энэ агаарын бохирдлын чиглэлээр ямар одоо ажлууд хаана одоо давхцахгүй ажлуудаа хийх ёстой. За хаана төвлөрөх ёстой гэдэг бодлогын шийдэл гаргадаг юм газар байгаа. Ерөөсө хоёр үндсэн одоо зүйлийг ярьж байгаа. Ерөөсө бодлогын шийдэл гаргая. За мэдээж одоо ойрын үед хийх шийдлийг гаргая гэсэн. За бодлогын шийдэл дээр бол ерөөсө эргэцэн орчны шийдэл. За эдийн засгийн одоо зөв механизм. За эргээд зөв шийдэл. Ерөөсө технологи. Одоо өнөөдөр бол өнгөрсөн хугацаанд бид нар 176 мянган зуух тараасан ба шүү дээ. Тэгээ өнөөдөр ямар байдалтай байна? Иргэд юу шаардж байна? Бид нар тодорхой хэмжээний бол үр нөлөөгөө өгсөн байх. Гэхдээ 100% бид нар энэ шийдлэр бол агаарын бохирдлоос бол салахгүй байна гэдгийг үндэслэж байгаа. Тийм учраас одоо зөв технологийн шийдэл дүрээ гэсэн ийм одоо бодлогын 3 шийдэл дүр гэж байна. За ойрын шийдэлт юу ах вэ? Нийслэл нэг санал оруулж байгаа. Тэрийг одоо яг одоо саяны хэлсэн алдаа дутагдлаа зөв болгоё гэж. 132.5 тэрбум төгрөгийг өнөөдөр үндсэндээ салхинд эсгэгдсэн байна шүү дээ. Бид нар яг зөвхөн мэдээж өмнөх одоо удирдлагуудаа мэдээж одоо муулах нь хайшин. Мэдээж тодорхой хэмжээний одоо үр нөлөөгөө өгсөн гэдгийг бол хэлэх хэрэгтэй. Гэхдээ
одоогийн оруулж байгаа нийслэлийн энэ сан бол нийслэлийн энэ орчны бохирдлыг бууруулах сантай болёо. Өнөөдөр 600 мянган тонн нүүрс зөвхөн одоо гэр хороололд орчин байдаг энэ өрх айлууд түлж байна. Энэ нь нийтдээ нэг 36 орчим тэрбум төгрөг байгаа байхгүй. Тэгэхээр энэ эдийн засгийн зөв эргэлтэнд орё. Бид нар өнөөдөр хүрэн технологи буюу өөрсдийнхөө байгаль орчинд хор нөлөөтэй за эрүүл мэндэд талтаа энэ нүүрснээсээ салъя гэсэн олон улс ерөөсөө шийдэлд хүрчээд байна шүү дээ. Тэрийг болохгүй бол дэмжиж зарим одоо олон улсын сангууд. Тэгэхээр бид нар энэ одоо шийдлийг оруулахын тулд хамгийн гол зүйлж байгаа. Бид нар тэр нүүрсэнд өгөөд байгаа мөнгөө эдийн засгийн зөв санхүүгийн системд ороод одоо банк санхүүгийн байгууллагуудаар дамжуулаад иргэдэд яг одоо энэ жилд гаргаж байгаа нүүрсэнд өгж байгаа энэ мөнгөө зөв шийдэлд хүргээд түрүүний яриад байгаа зөв технологиудаа сонгоод явах ийм одоо шийдэл рүү явъя. Өнөөдөр бид нар зөвхөн одоо төр засгийнхаа татварын хөрөнгөөр бүрдэж байгаа мөнгийг зарцуулаад бол өнөөдөр энэ том асуудал хязгаарч шийдэгдэхгүй юм байна гэдгийг бол харж байгаа. За хоёрт нь энэ асуудлаа шийдэх үндсэн мастер төлөвлөгөөтэй. Өнөөдөр бид нар яг ингээд энэ тэнд байгаа төлөвлөгөөнүүдийг харахаар нийслэл нэг өөр юм ярьдаг. Одоо иргэдийн шүүмжлээд байгаа юм шүү дээ. Цугладгүй ч гэдэм юм уу. Ийм одоо байдлаа үгүй. Бүхэлдээ одоо нэг зүг рүү харж агаад энэ одоо шийдлээ хэрэгжүүлдэг мастер төлөвлөгөөтэй болёо гэж. Тэгээд байж байгаа хуучин одоо зөв технологиудаа хэрэгжүүлээ, үргэлжлүүлж. За тэгээд одоо зөв одоо технологиор явж байгаа. Түрүүний хэлдэг ганцхан жишээ хэлэхэд л түрүүн даваа сам дарга хэлдэг жишээ шүү дээ. Манай монголчууд өөрсдөө зүтгээд гадаадын одоо утаанаасаа салсан технологиг оруулаад нутагшуулсан байгаа байхгүй. Бүтэн 2 жил нутагшуулаад иргэд өөрсдөө тэрийг хэрэглээд өвлийг даваад явж байгаа. За тэрэн дээр сая бол Монгол улсын засгийн газар маш одоо зөв шийдэл гаргасан 50% хөнгөлсөн. Шөнийн 8 цаг дулааны аккумуляц явуулаад дулаанаа хоримтлуулад маргааш нь 16 цаг дулаанаа ялгаруулдаг. Дээр нь хүнсээ бэлтэх боломжийн дээр нь олгоод өгсөн ийм компактны зүйлийг Монгол улсад нэвтрүүлсэн, хэрэгжүүлсэн байна. Тэгэхээр бид нар энэ зөв шийдлүүдийг цаг хөрөнгө одоо алдалгүйгээр дэмжиж явах. За мөн одоо иргэд тэр одоо байгууллагуудтай зөв одоо системд орох. Ийм л одоо шийдлэр бид нар утаанаасаа салъя гэсэн бодлогыг урьж байгаа маа. За зарим нэг Twitter хэрэглэгчдээс санал ирж байна. Эрдэнэ нот гэдэг хэрэглэгч агаарын бохирдол, хөрсний бохирдлын тулгуур гол шийдэл нь гэр оруулалтын инженерийн хэсэгчилсэн хангамж үүнийг ойлгоход тийм хэцүү гэж санал ирүүлж байна. За Төвшин төгс гэдэг Twitter хэрэглэгчээс бас нэг 3 дугаар хорооллоос сонгогдсон улсын хурлын гишүүд зөвшөөрлгүй газар болгосноос болж гэр оруулалтын хэмжээ нэмэгдсэн шүү гэдэг тийм шүүмжлэлийг хэлж байна. Ийм асуудал бол манад бол байдаг бах. Тэгэхээр яг UNICEF-ийн зүгээс бодлогын нүүбийн хүүхдийн сангийн зүгээс бодлогын зөвлөгөөн дээр эдгээр одоо яг ирээдүйд баримтлах байгаа энэ Монголын агаарын бохирдлын үндэсний хороо болон нийслэлийн зүгээс хийж байгаа алхмууд дээр давцж байгаа юм юу байна? Өөрөөр яаж хийцэн нүүб бол дэлхийн өчнөө маш олон оронд байгаа. Тэгэхээр Энтхэг, Пакистан, Хятад гэдэг агаарын бохирдол бол манай тийм өрмөц судал биш. Төвлөрсөн газар болгонд байдаг. Тэгэхээр ямар бодлогыг хийж явсан байна, мэдээлэлээ нэгтгэсэн байна уу, зөрөгтэй дээрээсээ доошоо шийдвэр гаргасан байна уу, хуулиа өөрчилсөн байна уу, тэр туршлагаас уулзаж. За нүүбийн хүүхдийн сангийн гол одоо анхаарч ажиллаж байгаа бидний гол зорилт бүлэг маань хүүхэд байгаа тийм ээ. Бидний одоо фокус. Тэгэхээр хүүхдээ энэ нөхцөлд яаж хамгаалах вэ гэдэг дээр хамгийн түрүүнд одоо засгийн газрууд зөвлөж байгаа. Бид нар бол энэ төлшийг сайжруулдаг ч юм уу, сэргээгдэх хэрчим хийж өгдөг ч юм уу тийм одоо мэрэгжлийн байгууллага биш. Ер нь бол энэ бидний одоо хүлээлгэж өгсөн энэ хэлтгэл дээр бол бид нар 3 төрлийн арга замыг бас санал болгосон байгаа л да. Бусдаа одоо энэ чиглэлээр ажилладаг эрдэмтдтэй зөвлөд энэ бол сэргээгдэх хэрчим хүч байгаа. Цахилгаан газын хэрэглэн байгаа тийм ээ. Тэгэл дээрэс нь одоо энэ цонх хаалга барилгын стандарт тий энэ барилга бид нар ч одоо тусландаач нэг байшин барьж байна. Юун дээр ч нэг байшин барьж штэ нөгөө гэр хороол тийм ээ. Тэгэхээр нэг хашаатай тэрэн дээр тэрийгэ барьж байгаа стандартууд нь ерөөсө дулааны алдагдал ихтэй
ер нь яг тогтсон стандарт байхгүй юм шиг юм яригдсан өнгөрсөн жил харж байгаа. Тэгээд энэ цон хаалга энэ юугаараа маш их дулаан алддаг. Тэгэл нөгөөдгөө халаах гал нүүрс нь ихсээд идэх юм байна гэсэн юм гарч байгаа. Тэгэхээр энэ мэрэгжлийн одоо энэ улсуудын хамтарсан энэ зөвлөмжүүдийг маш анхааралтай уншвал энэ ихтгэл дээр бол монгол англи хэл дээр гарсан байгаа. Бас тодорхой санаануудыг бол өгсөн байгаа. Сэргээгт хэрчим хүч бол маш их одоо ирээдүйтэй гэж хэлэгдэж байгаа. За үн өртгийн хувьд бол мэдээж судлах хэрэгтэй баг. Зөвхөн ер нь хүүхдийн эрүүл мэндийг бол энэ нөхцөлд яаж хамгаалах вэ гэдгийг бол уламжлалт нөгөө санал болгож байгаа зүйлүүд бол засгийн газруудад урт болон богино хугацаанд бол заашгүй хэрэгжүүлэх ёстойг санал болгож байгаа. За энд бол ихийн сүгээр хооллолт байна тийм ээ. Бага насны хүүхдүүдэд зөх сайн одоо хооллох хэрэгтэй гэж хэлж байгаа. Товлын вакцинуудаа сайн авч явах хэрэгтэй цаг тухайд нь. За дээрэс нь энэ хатгалгааны эсрэг вакцин, томог эсрэг одоо янз бүрийн урьдчилан сэргийлэх иммуноглобулинууд бас байдаг юм байлээ. Энэ бэлдэмлүүдийг бас хэрэглэхийг бол санал болгосон байж байгаа. За нөгөө талаар бол сургууль цэцэрлэг гэрийн одоо эмнэлгийн нөхцөлд хүүхэд их байдаг ийм газраар бол одоо агаар шүүгчүүдийг нь сайн орчимтай суйрлуулж өгөх хэрэгтэй гэж хэлсэн байж байгаа. Яг таны хэлсэн энэ дулаалга гэдэг дээр саяхан бас онлайн орчинд буюу Trends цэгийн дээр Токиогийн их сургуулийг төгссөн одоо магистрант хотын шийдэл танилцуулдаг мэрэгчлэлтний бичсэн нийтлэл бол нэлээд олон хүнд хүрсэн л дээ. Дулаалга гэдэг гэр орооллын байшингуудын 80% нь өөрсдөө хүмүүс барьсан байдаг. За дулаалга одоо ямар нэгэн одоо манад байгаа дулаалгын материалуудаас 20 см буюу 1 төөгөөр нэмэхэд л зузаан хөсөн зүрх дулаалцсан байхад нүүрсний хэрэглээ 4 дахин багассан, цахилгаан алга уртаа бол 2.5 дахин багассан. За ингэсэн байхад одоо төлж байгаа нүүрс багасгад бол мэдээж хэрэг эмишн буюу гарч байгаа бохирдуулагчийн хэмжээ бол багаснаа гэдэг. Энэ бол дулаалгыг дулаан алдалтаас болж илүү их халаах гэж түлээд байгаа. За Монгол гэрт болохоор нүүрс зуухнууд нь болохоор Монгол гэрт зориулаад хийчдэг гэр оролт байгаа айлуудын ихэнх нь болохоор стандартын бус том байр савтай байгаа гэдэг иймэрхүү судалгаанууд бас гарч ирээд байдаг л да. Тэгэхээр эрчим хүчтэй бол шууд халуун одоо хоолой ихийн тулд буюу одоо гэр орноо халуун байлгахын тулд агаараа бохирдуулаад идэг. Тэгэхээр эрчим хүчний бодлогын буруу төлөвлөлтөөс болж одоо манай улс ийм утаатай байгаад байна гэдэг дүгнэлтүүдийг бас Twitter дээр хүмүүс хийгээд байна. Тэгэхээр энд нэг тоо мэдээлэл сонирхуулахад Улаанбаатар цэвэр агаар төслийн 2015 оны танилцуулга дээр бол нийслэл шилжиж ирсэн иргэдийн тоо 8-аас 15 оны хооронд 28%-аар өссөн байхад сайжруулсан зуухны хөтөлбөрийг 11-ээс 2015 онд хэрэгжүүлснээр нийслэлийн агаардах PM 2.5 буюу нарийн тоосонцор 67%-аар буурсан гэдэг ийм судалгаа тайлангаас нь харж болж байна. Тэгэхээр сайжруулсан зуух өөрөө энэ Дэлхийн банкнаас явж исэн энэ төслийн хүрээнд бол одоо 17 онд бол 15-аас 20 сая долларын төсөл бол нэлээд амжилттай явсан ийм төслийн танилцуулга нь бол байна л да. Тэгэхээр эднэр бол хэмжилттэй шинжлэх ухааны үндэслэлтэй байгаа харуулуудаар болон за яг төслийн танилцуулга руу ороод үзэхэд бол ил ийм талбай дээр очиод бүх цуухнуудыг ил тавьж үзэж хагаад гарч байгаа тэр хорт бодисны хэмжээг хэмжиж үзэж байгаа шиг байсан. Тэгэхээр сайжруулсан түлш гэхээсээ гадна энэ байгаа зуухыг сайжруулах хөтөлбөрийг бол үргэлжлүүлэх санал бол одоо ерөөсөө байхгүй болсон гэж ойлгож болох уу? Сая 2 наримчгийн дарга ямнаас бол ерөөсөө би огт сонссонгүй бараг 60 минут ярьж байхад тэр энэ төсөл болж исэн юм биш үү гэж асуух гэдэг л. Саяны миний хэлдэг юу бол бас нөгөө үндсэн шийдлээ нэг хуучин сайн ажлуудаа явуулъя гэж. Тэрний нэг бол мэдээ зуух. Хоёрт нь түлш байгаа. Тэгэхээр энэ хоёр бол явдгаараа явна. Харамсалтай нөгөө эдийн засгийн энэ хүнд байдлаас болоод нөгөө өнгөрсөн хугацаанд зарцуулдаг мөнгөний хэмжээтэй бол харьцуулахад асар бага баг. Тэгэхээр үндэсний хорон дээрээс юуг чиглүүлэе гэсэн гэхээр одоогийн байдлаарх яг одоо суурин энэ 13 харуул за явуулын энэ харуулуудаар хэмжсэн хэмжилтийн хүрээнд бол нөгөө тоосонцор гарч байгаа буюу нөгөө нүүрснээс гардаг гэхээсээ илүү хог болон бусад одоо айхтар бидний яриад байгаа зүйлээс гарч байгаа тэр хорт бодисын буюу тоосонцор
нөгөө хогноос гараад байгаа байхгүй. Жишээлбэл нөгөө дугуй шатаах ч гэдэм үү. Ингээ харахаар яг одоо гэр хорооллын тэр бүсүүдээс авж байгаа судалгаа тэгээд бид нар хүн амын бас давхар судалгаа авч үзэж байна л да. Нөгөө нэг бүртгэлгүй гэрээгүй тэгээд одоо үндсэндээ эрчим хүчээр хангагдаагүй энэ аль өрхөдийн тоог аваад очихоор баг 30 орчим хувь байгаад байгаа. Янз бүрийн одоо байдлаар. Тэгэхээр нүүрсээ одоо авч чадахгүй байгаа тэр иргэдлүүгээ энэ хэрэгтэй байгаа. Татврын бодлогоор буюу халамжаар явж байгаа энэ бодлогоо чиглүүлье. Бүх хүнийг ингэж хамрах биш. Хэрэгтэй байгаа газар нь хэрэгтэй хөрөнгө оруулалтыг явуулъя гэсэн ийм бодлогын хүрээнд явж байгаа тэр асуудал. Хоёрт нь нэг зүйлийг хэлэхэд 198 мянган өрх айл гэд би ярьж байгаа. Оны эхний байдлаар байгаа энэ өрх айлууд хэрвээ бүхэлдээ 100% энэ 100 энэ одоо төршийг хэрэглэвэл 84 орчим хувиар буурах бололцоотой гэсэн яг энэ гадаадын болоод манай дотоодын нөгөө сургасан эрдэмтдийн судалгаагаар гарч байгаа. Тэгэхээр цэвэр агаар төсөл бол ингээ яваад дуусахад бол нийслэлийн 7 дүүргийн 99 хорооны 40 мянган айл өрхөд хүрсэн гэдэг ийм 15 оны судалгаа байгаа. За сая танаас сонсон мэдээлэлээр бол цахилгааны өмнөлтөд 110 мянган өрх хэрэглэгч хамрагдсан гэдэг мэдээлэл байна. Тэгээ 180 мянган айл байгаа гэдэг. За бүгд сайжруулсан 100 тавьчих юм бол 80% буурна гэж шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн гаргасан энэ баримтан дээр те 25% л бид нэр бууруулчихад агаараа бид нэр 25% бууруулчихад л одоо өвчлөлт эрүүл мэндийн сөрөг нөлөөллийн түвшин 25%-аар бууруулчихна гэж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгө нь байгаад энэ 100-ыг бүх айл тавьчих юм бол утааны асуудал ерөнхийдөө шийдэгдэх юм байна гэж ойлгож болох уу? Би нэг тоо уучлаарай. Ганцхан тоо хэлчихэд би нөгөө яриад байгаа энэ 200 мянган айл өрх чинь нөгөө таны түрүүний хэлдэг өөрсдөө барьсан янз бүрийн байшинтай. Тал хувь нь манай нөгөө зохион байгуулалтын нөгөө дулаалах гэдэг юм уу дулааны алдагдлыг байлгах энэ хэмжээнд барьсан байр сууц ер нь том ховор байгаа. Тэгэхээр бараг 100 гаруй мянган өрх ямар нэгэн сууцтай. Жишээлбэл бид нар хаус гэж нэрлэдэгсэн үү? Одоо хашаа байшин гэж нэрлэдэгсэн үү? Ийм сууцтай байна. Нэвтрүүлэг одоо дуусахад маш богино хугацаа үйлдсэн болохоор бас үндэсний хорооны 2 гишүүнээс бид нар юу ямар зорилт тавьж байгаа юм бэ? 4 жилийн хугацаанд за улс төрийн цэглэлээр юм уу 2020 он гэхэд бид нар нэг 20% бууруулчихна ч юм уу. За өмнөх засгийн газрууд бол амлалтандаа хүрж байгаагүй. Тэгэхээр бид нар хаашаа харж бүгдээрээ хичээх ёстой болоо гэдэг л асуултыг би сонирхмоор байна л да. Одоогийн байдлаар тодорхойлж амжаагүй байгаа юу? 30 он гэхэд бол утаагүй болно гэдэг нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт бол за утаагүй Улаанбаатар гэдэг зорилт бол орцсон байгаа маань мөрийн хөтөлбөр дээр. Өөр том зорилт байгаа юу? Улсынхаа Улаанбаатар хотын хэмжээнд. За ер нь засгийн газрын мөрийн хөтөлбөр 2016-аас 2020 он хүртэл хэрэгжүүлэх. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бид нэр агаарын бохирдлыг Улаанбаатар хотын шүү дээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 20% хүртэл буулгана гэсэн. 20% хүртэл. 20% хүртэл. Тийм, тэгж ажиллаж байгаа. За тэгээд ер нь сая тэнцээ хэллээ л дээ тэр цэвэр агаар төсөл хэрэгжээд үр дүнтэй байсан юм уу гэдэг. Яг хэрэгжиж байгаа үед бол үр дүнтэй байсан. Ер нь бол цэвэр агаар төслийн тайлан дээр бол Улаанбаатар хотын нийт гэр хорооллын өрхийн 98%-ийг сайжруулсан 100-аар хангацлаа гэдэг. Өнөөдөр яг нөхцөл байдал дээр энэ 100-нуудыг тоолоод үзэх юм бол уучлаарай энэ бол бараг 30% дэж хүрэхгүй ийм тоо. Хөдөө зардсан бүгд хөдөө зардсан ингээ гараа хотоос гараа авчихсан ийм тоотой. Тэгэхээр ер нь бол яг одоо бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр болон байгаль орчны яам манай нийслэл бид нар хоорондоо юу гэж ярьж байгаа вэхээр тээврийн хэрэгслийн насжилтыг нэмсэн залуужуулах гэж. Хоёрдугаарт түүнд хэрэглэгдэж байгаа түлшний стандартыг евро 4 болон 5 болгох. Тэгжээж л бид нар тээврийн хэрэгслийг явуулж. Гэхдээ тээврийн хэрэгсэл бол манай агаарын бохирдлын боллоо баггүй байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахад бас 2 минут үлдсэн байна. Бид нар санал асуулгаа бас танилцуулах хэрэгтэй. Тэгэхээр үндэсний зөвлөл цогтоотор дарга байдгүй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн байдгүй. Эсвэл эрүүл мэндийн яамнаас байдгүй. Салбараас байгаа манайх бол байхгүй тийм. Тэгэхээр үндэсний хороог илүү сайн ажлыг явуулахын тулд Монголын одоо нэлээд их үзэгчтэй тийм телевизийн мэдээнээс хүн байж болох уу? Одоо зүгээр яг ажил хэрэг шууд эфирээр бас асуухад бүрэн бололцоо. Яаж гишүүнүүлт юм бол?
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны бүрэлдэхүүнийг ерөнхий сайдын захирамжаар томилсон хуулийн зайлшгүй. Тэгэхээр ерөнхий сайдад болон агаарын бохирдлыг бууруулах үндэсний орооны ажлын албан саналаа өгөхөд бол энэ бол нийлдэг. За тэгээд янз бүрийн шийдлүүд ярьж байна те. Ер нь бол цогц шийдэл гараад тэрийг тасралтгүй хөрөнгө олоод үр ашигтай зарцуулж иж энэ юмнууд нь буурах баг. Тэр хооронд яах вэ гэдэг л ганц л юм яриад шүү дээ. Имлэгүүд дүүрэн байна. Имлэг яагаад дүүрэн байгаа? Агаарын бохирдолтой шууд холбоотой. Одоо уушгины хавдар жил ирэх тусам урагшаа байр нь явж ил. Энэ өшөө нэмэгдэнэ. Тэгэхээр бид нар ерөөсөө нөгөө гол мессеж өнөө маргааштай яах вэ гэдгээ л одоо харамсалтай ярихгүй болно. Өнөө маргааштай яах вэ? Яаралтай яаж иргэд өөрсдийгөө хамгаалах вэ гэдэг дээр бас нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэлтний үгийг бас үзэгчд маань сайн сонссон баха. Маск ойрын хугацааны шийдэл тэгэл болоо юу гэж бас тэнийг твиттерээр хэлж асууж байна. За харамсалтай нь маск л өнөөдөр таныг бол өглөө оройны туршид таны гэр бүлийг бол мөн энэ HEPA фильтртэй бол хамгаалж чадгаар байна. Гэхдээ тамхичид маань тамхиа болчих хэрэгтэй. Тамхичид тамхиа болох хэрэгтэй. Хүүхдийн хажууд тамхи татахыг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас бол хоригдж байгаа. Саяхан Европын нэг улс бас хоригдсан байсан. Тэгээ хүүхдийн машин тамхи татах юм бол шууд торгодог болцсон байсан. Тэгэхээр манад бас замын цагдаа нар маань болон замын хөдөлгөөний хуулинд болон өөр хуулиудад эрүүг хуулинд бас тэрийг оруулж игэл хүүхдэд хамгаалсан заалт болох юм байна гэж бодлоо. Тэгэхээр маш бага минут үлдсэн байгаа учраас санал суулгахаа дүнг дахин танилцуулъя. За бид Гөгөөцгийн хэмээн дээр маргааш бол энэ хилцүүлгийн онцлог шилжлүүд гарна. Бас үндэсний хорооноос хийх гэж байгаа, нийслэл дээр хийх гэж байгаа шинэ ажлуудыг үзэгчд маань сонссон бах мөн агаарын бохирдлоос та болон таны гэр бүл найз нөхөд яаж хордож байгааг шинэ мэдээллийг бас шинэ судалгаанаас олж авсан бах. Өөрийгөө хамгаалах зөвлөгөөнүүдийг ойлгож авсан бахаа гэж бодож байна. Бид бүхэн утааг яаралтай бууруулах нь таны хувьд талхнаас илүү тулгымцсан асуудал мөн үү гэж асуусан. Одоогийн байдлаар 356 хүн санал өгснөөс 76% нь бол тийм эдийн засаг дарамт тотрох байсан ч эрүүл мэнд илүү чухлаа гэж хэлсэн байна. Тэгэхээр иргэд маань бүгдээрээ мөн хэвлэл мэдээлэл маань үндэсний хороо за бус яамдуудаасаа бас ажлыг хийхин шаардаж ажиллая. За тэгээд үйл болгоны ярьдаг сэдв биш байх болтугай гэсэн тийм ерөөл төр монголчууд маань цэвэр агаар тансаг хэрэглээ биш бид бүхний үндсэн хуулиар олгогдсон бидний амьдрах орчин болох болтугай гэдэг ерөөл төр энэ нүүдэл шийдэл нэвтрүүлгээ жаргаж байна. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.